Зохиолч Сэржингийн өвөр цайх. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жаргал. Халтар өгүүлэг 1-р хэсэг. Дэрэм чухам хизээ ийм их архинд орсноо үл мэднэ. Толгой нь хагарах гэж байгаа ятаа ангалзахад яаж игээд 100 грамм олж угаад л хар хөлсөнд цутгаад бихэн тавирна. Тэр цагтаа авгай 3 хүүхэдтэй сайхан гэр бүлтэй байв. Бүтэлгүй нэг явдлаас болж түүнийг гадаад явахаа гур эхнэр нь орон байраа зарж төрсөн эгчийн рүүгээ нүүж оджээ. Гадаадаас ирээд гэр оронгүй болсон дэрэм сэтгэлийн тэнхээ алдарч уйлж унжсан ч хүнд муугаа үзүүлэхгүй гэж юу ч болоогүй юм шиг царайлан ажил дээрээ өнжөөд оройн хөлсний байрандаа ирж тэндээ баахан уйлж байгаад 100 татаад унтаад өгдөг байлаа. Баг хүүхэд нь аавтайгаа хамт байна гэж дагаж уйлж унжсан тул дэрэм архиа татаж хэсэг зуур хүүхдээ хажуудаа байлгаж байсан боловч удалгүй ээж нь цагдаа дагуулж ирээд архичинтай хүүхдээ хамт байлгахгүй гээд авч одов. Үнэн дээр дэрэм ганцаар хоцрохтой ууж байсныг нууцаар бичиж аваад тэрийг нь хэргийн материал болгож өгөөд гүтгжээ. Ингээд үлдсэн ганц хүүхдээ өгч явуулаад нэг чангаар уйлж аваад маргаашнаас нь үгс өггүй явсаар ажилласаа хөөдөжээ. Гудамжинд гарсан дэрэм бие татаж авах тэнхэлгүй болсон байлаа. Үүнээс хойш 5 жил өнгөрөхөд дэрмийг хинч танихгүй болтол өөрчлөгдөж царай нь харлаж гунджээ. Ийм нэгэн өдөр тэрээр орооныхоо 100 граммыг олж уучих санаатай хог ухаж байтал дан гисэн чимээ гараад нэг эмэгтэй хараал хэлсээр хогийн хажуунаас холдон одох сонсогдов. Би энэ нулмал муудаж өнөө маргаашаа хүлээж өгөхөд бэлэн байсан дэрэм сүүмэлсэн харцаар эмэгтэйн араас ширтлээ. Өндөр гуайлаг биетэй бололтойж нэг л сонин говьсон маягтай ёолох шиг сонин аваа гаргасаар харанхуйд замхарлаа. Дэрмээс ах дүү нар нь нүүр буруулж гэртээ оруулахгүй үнэр танараас нь сэжиглэж хөөж туудаг болоод даруй 4 жил болжээ. Нэг жил яаж игээд ээлж ээжээр хүлээж авдаг байсан бол хамгийн сүүлд ах нарынхан эхнэр хүүхдүүд элт нүд үзүүрлэн ирэх тоолонд нь гэр орондоо хэрүүл өрнүүлдэг болжээ. Иймд зөөлөн зантай дэрэм амиа хөөхөөр шийдэж шүдээ 100 дахиж нэг ч удаа тэд нараар орж шагаасангүй. Үүнээс хойш ах нар нь хаяа нэг л хуушуурны мөнгө мэрсэр өгч байгаад аандаа алга болцгоосон байна. Ийм гашуун хувь тавилантай эвлэрсэн дэрмийн өнөөдрөх амьдралыг хинж таашгүй болтол дордосноо нь сонин. Багада ах дүү нар дотроо хамгийн сэргэлэн цаваа хүү байж 10 жил их сургуультаа тасралтгүй онц сурч байсанд үеийнхэн хүүхдүүд атаархаж ялангуяа эхнэр нь шалгалтад орохдоо хүртэл түүнээс асууж хуулан байр тэнцээд дараа нь оюутны байранд байхад хүртэл араас нь нутастаж эргүүлдэж байгаад толгойг нь эргүүлэн авч суужээ. Дэрэм өг нь сэргэлэн толгой тул хад минь анх очихдоо эгчин нөхөргүй хүүхэдтэй байгааг харчгаад бяцхан эргэлдсэн боловч гайгүй дээ. Юу ч олж байсан бяцхан хүүхдүүдээ унчруулахгүй аваад гарна. Гал голомтод нь эр хүн тогтдоггүй хадмууд гэж байдгийм гинлээ. Угантай гэхдээ эр хүн салахгүй бол эхнэр нь арайч хаяад явчихгүй байлгүй дээ гэж өөртөө итгүүлж ятгажээ. Ээж нь ч гэсэн хүүгийнхэн хадмуудаар орж гарчгаад бэрийн ааш авирыг сэм тандаад ийн хүү өгүүлжээ. Миний хүүд хайна болох хүн мөн үү? Хэдэн хүүхэд чамаас олж авчгаад муу хүүг минь замын дунд хаячаар айхтар хүн биш үү? Миний хүү дахиад сайн бодоорой. Ганц хүүхэдтэй дээрээ салаад арай өөр аятаахан нүдэнд дулаахан сэтгэл барцтай хүн олж авахгүй юу? Миний хүү насч байна гэж ятгсан аж. Энэ бүгд дэрэмд нэмэр болсонгүй билээ. Ээж нь түүнийг хүүхэдтэй болсноос хойш 3 жилийн дараа үүнээс илүү насал бол үр хүүхдийн мууг үзнэ. Одоо болноо. Зөндөө сайхан амьдралаа гэсээр сар гаруй хэвтээрлээд олигтой чимчилгээ хийлгсэнгүй өөд болов. Энэ бүгд тэрхүү данхийг чимээнээр дэрмийн толгойг хэн нэгэн ташуураар дэлсээд авах шиг болж хачин өөрчлөлттэй дуугаар ирж мэндэлжээ. Нүдэнд нь гал манас хийх шиг болсон тул дэрэм гайхсан гэж жигтэйхэн.
Одоо ингээд өгөх гэж байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Харанхуй дуусан алдарсан эмэгтэйг сургагүй болоход нөгөө дан гисэн чимээрөө шагааж гарах гээд нэг л зүрхэнд хүрэхгүй гайхшран хий гараа явуулж үзлээ. Хогн дотор нэгэн төмөр сав байхаагаад аравтын ховин юм уу гэмээр хэлбэртэй ажгүй. Ямар нэгэн олз байгаа ч юм бэлөө гэж бодсон хог ухаачэр тэрхүү савыг зөөлөн татаад гаргаад ирэв. Тор чим шиг юмар амийг хаагаад босоогоор нь тавьсан байлаа. Сав бүлээн ажээ. Гадаа өвлийн тэсгэм хүйтэнд халуун бүлээн сав тэврэх ямар сайхан байсан гэж бодно. Би энэ дулаацаад цаанаа л нэг гоё. Савыг тэврээд орцоолж хонохоор цааш салгалан одов. Өнөөдөр маш хүйтэн хонох шинжтэй. Магадгүй өнөөшин дэрэм осгоод өвхөж ч магадгүй. Өвөл иймэр тэхлэн чинээ санаагүй дэрэм энэ удаа барьцаалдаж хэртэй ч гэсэн дулаахан бамбар хувцснууд олж авч чадаагүй байсан аж. Хүмүүсийн хажуугаар аравтын бетон тэврэн гүйж явтал сав дотор юм дуурах шиг болоход дэрмийн ус босчээ. Айсандаа савыг арайтай л шидчихсэнгүй. Юу дугарсан бэ? Хаан дугарсан бэ? Гэж өөртөөгөө ярьсан хог ухаачэр бас ч гэж 3-4 кил болвоо гэмээр савыг элхэндээ улам нааж хурдлагчаа айдав. Хэрв сав хөрчихвөл тэр дотроос олзоо гаргаж авч чадахгүй тас хөлдөөчхөн гэж өгчөж яваа ухаандаа халтмал бодоод улам хурлан гүйх гэж оролдов. Хитрхи яарснаас болоод хөлдөө тэгэлсэн төмрийн хугархаад яаж чадалгүй харуулдан ойчлоо. Нүрээрээ газар шаадын даваан дээр тэрч явсан сав нь хэнхтэй цээжинтэн тулж арайтай гудруулчихсангүй хээггээд хагас суун тусав. Тэр олон унсан. Тэр болгонд хинч түүнийг түшиж байсангүй. Үргэлжил нүрээрээ гударч хайр нүрээ танихтын аргагүй болгожээ. Харин ямар азар гэмээр шүдэнд бүв бүтэн үлдсэн аж. Энэ удаа аз таарч тээнхүү өндийхөд хэн нэгэн та дахиж алзахгүй дээ. Ээж чинь яг хажууд чинь байна. Гэх шиг уян зөөлөн дуугаар хариулах мэт болоход дэрэм бүр гайхаж хоцров. Үргэлжил согтуу манан дунд төөрч явдаг тэрээр өнөөдөр сүүлийн өдөр нь нэрж байгаа мэт муу ёрын мэдрэмж өглөөнөөс хойш төрсөнд төрөөхөн тэр дууг сонсохоос өмнө эргэж хараад шүлсээ 3 нулимсан билээ. Ингэж замаа цэвэрлдэг домыг ээж нь бага байхад нь хон хариулж яваад чононд 3-4 хон яаж чадалгүй булаалгасны дараа ингэж үнэн сэтгэлээсээ домнож чадвал өнгөрсөн муу амьдрал салан одож үүнээс хойш дандаа сайхан амьдрал золгодог гэж хэлсэн нь гэнэт санаанд нь орсон аж. Үнэхээр ч тэр өдрөөс хойш нэг ч хононд чон ам хүргэсэнгүй. Түүнийг 10 жилээ төгсөөд явснаас хойш нэг л хоног шөнөөр хээрэн бохоо хүртсэн гэдэг чимээ сонсогдсноос өөр юу ч болоогүй ажгүй. Юм гэдэг их сонин. Чухам яагаад хогон дотроос 10 бетон аваад тэврээд гүйгээд байгаагаа огт ойлгохгүй байгаа тэрээр сая л нэг юм гуйж байж ордог орцныхоо хажууд ирлээ. Нууц үгийг нь мэдэхгүй тул яаж ордог блэ хэмээн дөхөж байтал нэг настай хүн хаалга онгойлгож орж явснаа дэлгэж орхиод аль вэ чи наашир өнөөш нь хөөтө хонох бололтой энд ороод унтчих би энд дэрсэн шинж ижүүр байна хурдал хүмүүс харахаас өмнө тэр өрөөр ороодох гэж шавдуулжээ. Ёстой л гайхамшигтай зүйл болж өмхий самхаа өнөртүүлсэн дэрэм доглог гэсээр орж тэр насны хэлсэн өрөө рүү ороодхов. Тэнд нэг ор тавьжээ. Бөнхийгээд их дулаахан аж. Муухан өнрөөр өрөөг дүүргэсэн дэрэм ийш тийш харж хурс гэрэл нүдээ дасгаж ятан нааш цаашаа болов. Тэгснэ гинэт бетоноо цонхны давцан дээр тавиад чухам юу дотор нь байдаг бол гэж бодоод эвтэйхэн онгойлгов. Дотор нь торгоны цах цухин. Эвтэйхэн нээхдээ нүдэндээ итгэж чадаагүй дэрэм бурхан минь гэж дуалдлаа. Сүүл амандаа хөхөөд улаан цороо амтан нойрсож байв. Дөнгөжөл төрсөн болов уу гэмээр энэ тэндээ цус болжээ. Төрөөнөөс хойш тэр хүүхэд тэврээд гүгээд байсан аж. Таг гөлөрч хөшсөн дэрэм юу хэлэхээ үлэн мэдэн нэг мэдхэд 10 бетоноос хүүхдийг гаргаад элгэндээ наачсан зогсож байлаа. Тэр унцаар л ам нь бувар гэж сүүлээ хөхөх аж. Хүүхдийн доор 4-5 бодол доллар байхыг хараад дэрэм бүр нүдэндээ итгэсэнгүй. Энэ юу вэ
гээд барьж үдчихэд өөрийгөө чимэглээ. Өвдөж байна. Тэр ажилтай байхад долларыг ёстой нэг тоолох шиг болдог байсан тул хичнээн архинд орсон ч гэсэн танихтайгаа билээ. Түүний дотор харанхуйлаад явчихв. Хоёрдугаар хэсэг. Нэг мэтгэд цав цагаан даавуун дээр хэвтэж байлаа. Нөгөө өрөө. Хажууд нь хөөрхөн бумгар охин сүүл хөхөөд нойрсон. Яг л төрсөн хүн мэт. Дэрэм өнгөрсөн бүгдийг санах гэж оролдсон ч ой тойнд нь олигтой юм орж ирсэнгүй. Ам нь учиргүй цангаж ямар нэгэн юм нэхэх мэт ходоод нь гөрвөлзөнө. Тэр байранд цэвэрлэгч үйлчлэгчээр ажилд орсон гэрэл залуу байхдаа сувлагч байсан бөгөөд энэ байрны 5 давхар тамдина. Зайсангийн тансаг газрын байрны ойролцоо үе үе гудамжны хүмүүс эргэлдэж хог ухаж үнэг танараа хаасаагүй тарааж орчны хүмүүсийн тав тухайг алдуулах тул тэгүүлэхгүй гэж зориуд иргэд дундаасаа нэгийг сонгон үүдний жижүүр болгоход гэрэл сайн дураараа хийхээр болжээ. Өндөр зэрэглэлийн энэ байранд жижүүрээр орохдоо гэрэл дотроо нэгийг ботсон байв. Тэр хөдөө алас баруун хязгаарт үссэн нэгэн тул зовсон хүн амтнд тусалж амьд явахт нь тусламж тэмдлэг үзүүлсээр ирсэн сайхан сэтгэл нь үргэлж бадарч явдаг билээ. Тийм учраас өөрөө доор амьдрна гэж зориуд 2 өрөө байр цөөхөөсөө хүсэж гаргуулж авчээ. Тэр байр тоглог бөгөөд хинч дотор нь байж болохоор цаанаасаа хангагдсан байлаа. 30 жилийн өмнө эд хүйтэн тачигнаж байх үеэр оогт арх уудаггүй аав нь гавьяат болж найраа хийгээд ангийн найс нөхдөөрөө урагдаж очоод явж байхдаа шалуухан хэд хэдэн удаа татснаас болж ухаан мэдэрлээ алдтлаас огтсон ажгүй. Ангийн хүүхэд нь гавьяат болсонд хөөрсөн ангийн хүүхдүүд нь ч гэсэн татсаар ухаан мэдрэлтэй хүн үлдээгүй билээ. Ингээд тэрээр хар хүйтнээр харих гэж гэртээ тэмүүлсэн билээ. Гэвч олон байрнуудын дунд орж төөрсөн дэндэн ухаантай аав нь сохор ухаанаар ямар ч хамаагүй байр руу оръё гэж зүтгэсэн ч Орсны код гэж дөнгөж нэвтэрч байсан тэр үе таарсан байр нь хаалхан цоочтой болж таарчээ. Хүн амтан гарч иртэл түр амас хий хэмээн суусан хөөрхий аав тэр өдөр Орсны гадаа хүлдэж өгсөн байв. Ийм гашуун амьдралыг үдсэн гэрэл юмл бол гадаа явж байгаа хүмүүсийг аль болох аврах гэж олон жил зүтгэсэн аж. Зүтгэлийнхээ үр дүнд овооч хэдэн хүнийг үхэл амьдралын заагаас амьдрал руу нь буцаасан билээ. Ийм нэгэн өдөр дэрэмт тохиолдож Орсны жижүүрийн 2 өрөө байранд урагдаж орсон нь тэр. Юу хийж яваад зайсангах энэ хол газар ирснээ дэрэмж үл мэднэ. Ямар ч байсан үнтэй газрын хүмүүс цамаан загнаж хоолны үлдэгдэл их хайдаг, хог их гардаг гэж сураг сонсоод ийшээ үе үе зорих болсны нэгэн таарсан байх гэж дөнгөж ухаан орсон тэрээр бодож амжив. Сайхан үнэртэй хүнжил нөмрүүлж хажууд нь өчигдрийн олсон хүүхдийг нь тавьсан байсанд гайхаж мэлэрсэн тэрээр үндийгөөд орчин тойрноо харлаа. Үргэлж хэртэй явдаг гар нь цэвэрхэн болсон байв. Гаранд нь тоос түрхэж эн тентэн шалбарсан газарт нь боолт хийжээ. Гэрэл том хүүгээ дуудаж энхүү ядарсан ирээг ухаан алдаж унахад тайвшруулах тариа хийж баан руу халуун усанд оруулаад мол зугааш гаргаж ирээд хэвтүүлчгээд байгаа нь энэ аж. Уг нь дэрэм тариа хийхэд сэргэх шиг болсон ч оогт хөдлөхгүй байсан тул ийхүү арга хэмжээ авчээ. Үүнийг үхлийн шокч гэх нь бий. Гэвч хашир туршлагатай сувлагч хүний хуваар ихэд даарсан хүнийг халуун усанд оруулаад гаргахад бүх бие нь дэвтээд аятайхан болдгийг мэднэ. Том хүн бяр тэнхээтэй бүх барилдаг сайхан сэтгэлтэй нэгэн тул ээжийнхээ иймэрхүү ажилд цааргалалгүй туслана. Харин бусад нь ам хамраа дарж папу болж зүхтаад гин. Тиймээс ээжтэй хань болох гэж том хүн үе үе эрт таарсны нэг өдөр нь болж чухам хүү дэрмийн хувьд тэнгэрийн өмнөд атгасан өдрийн нэг болсон гэхэд болно. Иш ийм улаан цуруу амтантай байж хар хүүтэнд аваад л явж байдаг. Чаавас гэж химэн өгүүлсээр гэрэл гаднаас орж ирэхэд дэрэм ухаан ороод хөвтөж байгаа нь энэ. Миний том хүүгээс ялгаагүй шахан амтан байна шүү дээ.
Арх огт үнэртэхгүй байхыг бодоход энэ хүн хүүхдээ тэврээд хаачиж явсан юм бол доо. Гэр оронгүй тэнэмэл хүн болох нь тодорхой. Одоо яадаг вүлээ? Маргааш хүмүүс ирээд энэ хүнийг хөөх байх та. Арх уудаг хүн байвалч явуулахаас өөр аргагүй боллоо. Юу тач нэг сайн арчлаадах юм. Гэсэн сэтгэлээр ийхүү бөмбөөлгсөн ажээ. Үнэн дээр бол дэрмийн сайнд биш, арвтын бетонд хийгдэж хаягдсан хүүхдийн хувь тавилан түүнийг ийхүү хөтөлж сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзуулсныг тэр үл мэднэ. Жижүүрийг ийхүү амандаа юм өглөн орж ирэхэд одоо сэргсэн явч үзгээд хөөгөөд гаргачих байх гэж бодоод айсандаа нүдэ анав. Гэтэл жижүүр хажуугаар нь өнгөрч цонх руу очлоо. Бетон дуурах сонсогдоход нүдээ сэмээрхэн нэв. Тэр бетон руу гараа хийж ямар нэгэн юм аваад "Бурхан минь, энэ юун их доллар вэ?" гэх дуу гарав. Тэр сайхан сэтгэлтэй эмэгтэй бетоныг огт үзээгүй, дэрэмтэл ноцолдоод байсан аж. Дэрэм тэгж хэлэхэд өчигдөр тэнд баахан доллар бодолтой байсныг санав. "Чиний сургалтын төлбөрийг чинь би төлье. Хуурай ах чинь болъё" гэх дууг сонсох шиг болж өчигдөр бааранд анхудаа орж ахимаг насны ирээр даалгаж бүжгэлсээр тасарснаа сансан болхоо ухас хийм босч ирлээ. Хин ч алга. Том цэлгэр өрөөнд ганцаараа унтаж байв. Нүцгэн боссондоо ичиж буцаж ор руугаа гүйж богино банзлаа шүүрч аваад углагчаа болохдоо том сэргэр хөхөн унжиж байгааг анзаарч левчхээ хайлаа. Левчгний хажууд ах тавчин хэвтэж байгааг харж хаад богино банзлаа нүцгэн өмснөө мэдээд доошоо гараа явуулж үзв. Доотхон нойтон болж ямар нэгэн юм бүлж орхисон мэт хөндөөр оргино. Бурхан минь, би хүчндүүлч гэж яана. Би хаана байгаа юм бол тоо гэж ийш тийшээ гүйв. Болд гих найз залуу нь 3 жил үерхэж байгаад нэг л өдөр гинэт нүрээ буруулж дээд ангийн царайлаг тунгаатай явах болсонд гомдсондоо ийхүү ухаан мэдрэлгүй болтлоо ууж яваад ийм зүйлтэй учирчээ. Огт уудаггүй хөдөөний даруухан охин шиг байсан тул чухам юу болсныг тэрхэн зур ухаарсангүй. Тэгээд сэрж буйн энэ. Их олон өрөө байр байлаа. Лавл 8 өрөө ажгүй. 4 хаалгатай том хөргөөгч хэдэн инч юм бэ гэмээр ханандаа улгсан том зурагт гээд бүхий л юмар бүрэн хангагдсан байраж. Ширээн дээр нэг бичиг байв. "Сайн уу байх уу? Харваас чи огт эвдрээгүй охин бололтой. Ах нь ганц бие хүн. Эхнэр хүүхэд маань гадаадад амьдраад удаж байна. Би чамтай өчигдөр их сайхан байлаа. Хэн ч ингэж сэтгэлээсээ хандаж надтай бүжиглэж намайг баярлуулж байсангүй. Бүгд л мөнгөний хойноос нүдээ өгөх нь холгүй гүйлдэг. Гэтэл чи тийм биш аж. Ах нь чамтай жаргалтай байсан шүү. Би өглөө эрт нислэгтэй байсан тул гадаад явлаа. Чи хүсвэл холбогдоорой. Энэ миний Viber дугаар. Би чамайг нэмсэн байгаа. Ахиж би чамтай учирч амьдралыг чинь сүтгмээргүй байна. Амьдралаа бодоорой. Ахиж өөр ахмад насны хүнтэй битгий уулзаарай. Сайхан байсны чинь төлөө нэг чанд бэлгэлж байгаа юм. Би мөд ирэхгүй байх. Чи манай төрдөө амьдарсан ч болно. Гэхдээ 3 сараас илүү битгий байгаарай. Энэ ширээд орох нүдийг татвал чамд зориулсан бэлэг байгаа. Аваарай" гэсэн байлаа. Салгалсан гараараа нүдийг татвал 10 бодол доллар гарч иржээ. Тэр нүдэндээ итгэсэнгүй. "Энэ бүгдийг надад зориулж өгсөн гэж үү?" гэж бодхоос биеийн сонин оргив. Ухас хийж босоод өндөр гуайлаг бие том толонд очиж харав. Урагшаа турж ургасан том хөхн зурсан юм шиг. Дээр нь бүн шиг толгой нь асар том тарвас дээр үзэм наачсан юм шиг харагдахад ичсэндээ бушуухан холдон одлоо. Хичээлийн цаг болжээ. Бичигний төгсгөлд гэрийн кодыг бичиж үлдээсэн байв. Цүнхээ шуурч аваадгүй лээ. Ширээний нүдэнд байгаа мөнгө энтрийг бодох биш, хичээлэл ботсон тэрээр ухаан зулгагүй гүйсээр автобусан сув. Архины үнэр түүнээс гараагүй үсэн сэсгэр байх тул цүнхээ удлан сарвартай малгай гаргаж дарж өмсөв. Эхний цагийн хичээл маш чанга багших байсан учраас электроникийн инженерийн ангийг сонгосондоо буруу ч юм хийчихвөө гэж үе бодох болжээ. Учир нь энэ яхир багш ганцхан энэ ангид ордог бөгөөд бүх хүүхдүүдийг унгаах гэж оролдоно.
Ихэнх охтууд шантраад өөр анги руу шилжиж явхад ганцхан тэрл хэдхэн хүүхэдтэй үлдээд ан ман өдөж буйн тэр билээ. Тэр багш настай авдар хүн агаад болхоогийн гойлог биеийг үеийг шүлэнгтэн харж байгаа мэт мэдрэмж түүнд турдөгч тоодоггүй байв. Автобуснаас буугаад гүйсээр байгаад ямар ч байсан хичээлээсээ хоцорсонгүй багштайгаа зэрэгцэн ангид орлоо. Автог заадаг энэ багшийг шавтайгаа зэрэгцэн орж ирсэнд ангийнх нь хүүхдүүд гайхсан байртай харна. 10-аад хүүхдээ л Дэмбэрэл багшид хөөгдөлгүй үлджээ. Надтай хамт ангид орж ирдэг болхоо чи хэн бэ? Гэж Дэмбэрэл багшийг зуунга байдалтай хэлэхэд тэр ширээнээсээ босоод толгой өвдөд өнгөршин шин муу унтлаа багшаа. Түүнээсээ болоод өвлөө зүүрмэлчиж гэж дуу муутай хариулв. Багш нь юм хэлсэнгүй. Гэрлийн ойлтыг хэмжих нь гээд ярьж эхлэв. Багшийн ярьснаас толгойд нь юу ч орсонгүй дэндэн ухаантай суусаар хичээлээ дуусгав. Түүний толгойд багшийн яриа нэг ойртож нэг холцоор байсан билээ. Арх үнэртэж магадгүй гээд зориуд хойно очиж ганцаараа суусан түүнд энэ нэг ээлжийн хичээлийн цаг бараг бүтэн жил мэт амьдын там байлаа. 3 дугаар хэсэг. Хичээл дуусах алдад Дэмбэрэл багш болхоогоос бусд нь гарч болно. Тэр надтай хамт орж ирсэн болохоор надтай хоцрог гэв. Оюутнууд түүн рүү жогтой харсаар гарцгаалаа. Болхоо хичнээн өнгө алдавч төгсөлтийнхөө энд сурдаг хамгийн царайлаг охиноос ч хамаагүй илүү харагдана. Байгаль түүнд гоёмсог бие, гоо сайхан царайг харамлахгүйгээр бэлгэлсэн ажгуу. Хүүхдүүд гарч дууссаны дараа Дэмбэрэл багш юу ч хэлэхгүй суугаад л байлаа. Болхоо ч юм хэлсэнгүй доошоо хараад л тагш гэжтэй унтаад өгснийг багш мэдсэнгүй. Бараг 3 цаг орсон хичээлийг арай хийж дуусгаад гүн нойрон давтах хооронд ийн зүудлв. Түүний гэдэс тогоо шиг том болж нүүрэн сэвтжээ. Нэгэн ахмад насны эр түүнийг ихэд шүлэнгтэн хараад гидсийг нь нэлэх зуур нөгөө гараараа хөхийг нь базалж инхрийлэн илнэ. Биеэр нь ер бусын цахилгаан цахих шиг болж сэрлэн дээцэгтэй тулсан ч арайч уян мултарсан энэ нэртэй загас наадуулах хүсэл төдийл төрөхгүй байгаа нь хачин. Тэр эр 50 илүү өнгөрсөн нэгэн гэмээр боловч түүний төсөөлж байснаас ч илүүгээр ямар нэгэн хатуу зүйл доороос нь үе өндөс хийхийг хараад өөрийн ирэхгүй шүлсээ залгив. Хоёр гар нь хүлээтэй юм шиг хөдөлж болохгүй хайртай байсан залуугаас нь өөр хүн хүрч байгаагүй ариун нандин цээжийг нь дураараа нэгэн хүрч байгаад их л тарчлав. Ийм зовж байхтай арай ядан гараа цуг татан авахтаа цожиж сэрв. Дэмбэрэл багш гарыг нь нилээд зогсож байсан болж таарлаа. Багшаа та яаж ийна гэж чичирхэлсэн хоолоогоор асуухад оюутан охтыг дүнгээр хавчиж эрхэндээ оруулж өөрийн хүслийг ёс бусаар хангадаг тэрхүү этгээд хэлэх үггүй болж хэсэг ээрээд юу л да багш нь чамайг ядарч байгаа болов гэд унтаж байхаар чинь биеийг нь жаахан ээлж гарыг чинь барь тайвшруулсан. Чи сайхан амрах шиг боллоо. Багш нь чамайг ямар ч байсан хэмжээнд тавьж дүнгээ гаргаж өгнө гэд ширээ рүүгээ цомцог алхаж одов. Тэрхэн хооронд юу болж байгаагч ойлгож чадаагүй болхоо шөнийн их уултаасаа сэрч чадахгүй толгоогоо аажуухан доошлуулж ширээ дээрээ тавиад унтаад өгөв. Оогт уудаггүй болохоор их гомдсноосоо болоод энэ харанхуйгаас буцаж сэрхийг хүсэхгүй байгаа нь тэр. Би нийл хүндүүр ширээ дэрлэж унтснаас болоод хэсэгэн зурш гисэн амраад авчээ. Дүн гарах төхөөд байдаг. Хэрвээ багшийн хичээлдэр онвол тэгээд л амьдрал тэр чигтээ хөмрөх юм шиг тийм сонин мэдрэмж болхоод төрнө. Аль багад нь л аавыг нь байхгүйд юунаас ч болсон юм ээж нь учиргүй яаруу санд руу нүүж төрсөн эгчийнх рүүгээ очсноос хойш аавтайгаа ховорхон уулзсан билээ. Аавыгаа сансан ч юм болсонгүй. Үргэлж хичээлийг нь хийлгэх гэж хажуугаар нь шатар зааж өгчхөөд учир зүггүй хийлгүүлэх гэж шахдаг байсан тул харин ч санаа намарч чөлөө зав ихтэй болжээ. Тэднийх гэхэл аав нь явснаас хойш нэг л сонин. Ээж нь ажил гэж яваад барагтай бол ирэхгүй. Дүү нараа асрах хэрэг болхоо доногдов.
Тэр нэг л өдөр ээжтэйгээ хэрэлдчихэд тусдаа амьдрахаар шийдэж нэг хэсэг найзуудын гэрээр амьдарч үзв. Бардгийн биш. Сүүлдээ хөдөө байдаг холын хамаатных руугаа явж тэндээ 10 жилээ төгсжээ. Ээж нь араас нь элдэв зүйл хэлж хөөцөлцөөр ирсэн ч нэгэнт авгүй өссөн болохоор үгийг нь нохой хутсан ч нээж тоосонгүй бараг ээжигээ зодох нь холгүй хөөж өвөлсөн аж. Тэр хэтэрхий дураараа нэгэн байв. Гэхдээ толгой сэрэг тул уралдаанд шалгалтад орохдоо нэгд жагсаж электроникийн анги сонгож авчээ. Хамаатны ах нь хаа очиж хэр хаалтаахгүй өмгөөлнө. Эхнэр нь ч гэсэн бас хөөхөн ааштай хүүхэн байв. Ингээд их сургуультаа ирээд 2 дахь жилдээ суралцаад байгаа нь энэ. Ийхүү өнгөрснөө бодох үед хоромхон зуур нүдэнд нь гэрэл зургийн хас шиг гүйж өнгөрөхөд нойрон сэрэгчв. Багшаа гэж аяархан дуудав. Дэмбэрэл багш чихэндээ итгэсэнгүйч юу гинэ хэмээн суудал дээрээ өндөлзөв. Миний толгой яг хаарах нэ. Та миний шилүү үзүү жоохон базаад бариад өгөөч. Тэгэхгүй бол би яг унлаа гэж сул дорой дуурав. Энэ тэгээд хэний хүүхэд юм бол доо гэж бодож хэвтсэн дэрэм жижүүрийг гарахыг хүлээх зуур нүдэ хагасансан болоод элдвийг бодлоо. Тэр уг нь надад 3 хүүхдээс минь нэгийг нь ч гэсэндээ надад үлдээгээд хариуцуулж асан бол миний гомдол ингэж их гарахгүй л байлаа. Хүнээс хүн авчгаад тэр чигт нь хайчихдаг тийм хүм муутай хүн байсан юм гэж үү. Аргагүй санаа муутай нэгэнтэй ханилжээ би. Хохин миний заяан тэр. Гэж шүтээ цуухад нэгэн нулимс хацрыг нь дагаж урсан шалан дээр под хийтэл унлаа. Тэр уйлахдаа их том нулимс унагадаг билээ. Одоо миний хүүхдүүд аваад том болцгоосон байх та. Очиж уулзахаар ээжийн зовоогод байдаг юм шиг санагдахаар нь өөр хүүхдээ тайван байлгах гээд уулзгаач болсон. Том болоод аавыгаа ойлгох байлгүй дээ. Гэж бодоод өөрийн ирэхгүй мэгшин зэрхэрлээ. Гэнэт ард нь хүн уйлахад жижүүр авгаа цочиж хараад хүү чи чинь сэрчгсэн юм уу? Сайхан амарвуу залуу минь. Чамайг арчлах гэж шүнжүүн л юм боллоо. Харин энэ хүүхэд чинь ёстой амар хүүхэд юм. Огт уйлсангүй. Шүнжэнгөө унтлаа. Ямар суу хүүхдхийн ээж нь хаажсэн? Та хоёрыг хаяад явчихсан уу? Гэж ирээдэл баахан ярив. Дэрэм нан хөхүүлж болох баха. Ээж нь төрүүлж хээдэл хаяад явчихсан. Ёстой заяагүй юм аа бит хоёр. Гэж ирээдэл хингэнтэй л уйлав. Ингэн чинээ санаагүй авгаа дэрмийн толгойг илжив. Би дээ залуу минь битгий уйл. Та хоёр алзахгүй дээ. Ямар сайндаа л би чамайг өчигдөр хөлдчихнгээд оруулж байх вэ? Ийм жаахан амтантай явна гэж ёстой төсөөлөөгүй шүү дээ. Би одоохон гээд гарч одов. Тэр хооронд өсөрч босоод битана тонгоож харвал мөнгө нь яг хэвээрээ ярааж байхаж толгоонд айвалцсан тэрээр ботож орон дээрээ суугаад бомбогор хүүхдийн дээрээс тонгоож манцууг нь болгоомжтой сөхөж үзлээ. Охин аж юугаарч манцуу хийсэн юм бөө мэд. Цагаан давуугаар чивчэртэл ороосон аж. Хадам аавна гэж ядаргаатай архиудаг төвөгтэй хүн байсан билээ. Гэвч тэрээр хадамтайгаа нэг чам мөрөөж зөрж байсангүй. Нэг удаа хөдөө явна, нутаг руугаа явна гэхээр нь 2 хүүхдээ аваад машиндаа суулгаад гарчээ. Гэтэл замдаа хадам нь согтоод нутгийн зах руугаа орж ирэнгүүтэл нэг нуурын хажууд бууж би энд үлдэн чи мөн намайг яах юм зайлчий гэж хөөжээ. Нэг найзтайгаа явж байсан тул санаа зовс хийгээд юмж дугарч чадсангүй аргадас хийгээд байж байтал бүр газар хэвтээд өгчээ нөгөөх нь. Ингээд манер яахаа мэдэхгүй байтал нөгөө согтуун солбис нүдэр өндгөж хараад намайг авч явъя гэвэл 8 метрийн газраас мөлхөж ирээд мөрөг. Чи юу нэг даварчихсан хүргэн. Тэгвэл би энд үлдээд хээрийн нохоон хоол болсон ч юу яадаг юм гэж ирээдэл хэлэхгүй үгээр доромжлоод агсарч өгсөн аж. Аргаа барсан хүргэн дэрэм хэлснээр нь 8 метрийн газар мөлхөж мөргөж байж авч цааш хөдөлжээ. Үнэхээр түүний төвчээрийг хадмууд нь ч тэр, эхнэр нь ч тэр
үе үе сордог байв. Тэр болгонд зөөлөн зантай дэрэм бууж өгсөөр тэднийг бүр толгой дээрээ гаргачихснаа тэгхэд л ойлгосон аж. Энэ бүгдийг эргцүүлэн бодох зуур хүүхдийг анхааралтай ажиглав. Түүний тухан дээр байдаг мэнг энэ хүүхдэд байх аж. Бас манцууг нь тайлаад бооход 100 гар дээр нь тодоос тод мэнг харагдана. Ээжийг нь өнгөрөхөд тавьсан тэмдэг гэдгийг тэр мэдэх учир гайхсандаа ангайв. Санаа дагаад ч тэрөө яг л олон жилийн өмнө бурхны оронд очсон ээж нь мэт санагдаад болж өгөхгүй байсанд нулимс нь хар аянда урсаад ирэв. Өчигдөрхөл үзэн ядалтаар дүүрч төрөн төртөлмөн намайг зовоосон чамайг гэж бодож байхдаа хаан ч хамаагүй гаргаа тайна гэсэн амлалтандаа хүрч арайтай л хаж зөрхөлсөнгүй. Ямар ч байсан нэг сав бэлдэж авахаар шийджээ. Ийш тийшээ харвал ус зөөдөг аравтын бетон хамгийн түрүүнд нүдэнд нь нуртав. Зайсан гих толгоон хажууханд гэр хөлсөж байсан байлхуу юу юугүй ингэж гэдсэн нүдэн чинээ огт бодоогүй юм. Тэр өдрөөс хойш амьдрал нь нэг л өөр болчих шиг болж зөв зүгээр хэвэн байсан амьдрал нь оронгороо эрхчих шиг сонирн болсон аж. Юу ч болсон тайвширхаар шийдэж дээрх үгийг хэлсэнд Дэмбэрэл багш дуртай наргагүй дөхөж ирээд шилэн хүзүүн дээр нь гараа тавихад могой шиг хүйтэн гар нааш цааш гулсаж залуу бүсгүйн дээд хэсгээр сүлжжээ. Шартна гэдгийг огт мэдэхгүй бүсгүйд энэ гарнаас ихэд сэжиглэж байсан ч халуу шатаж байсан биеийг нь ховсдох мэт тайвшруулан нэг л мэтгэд унтаад өгчээ. Дэмбэрэл багш шилэн хүзүүг нь илж байтал нөгөөх нь унтаад өгсөнд урам нь хугарсан аятай хэсэг харж зогсож байгаад очиж хаалгаа түгжив. Залуу бүсгүй хурхиран унтсаар бүсгүй рүү яг л хулганд барих гэж байгаа муур мэт сэмээрхэн дөхөж ирээд хүзүүг нь барьж үзв. Тэгснээ аажмаар доошлуулан цээжинд нь гараа хүргэж барилж үзв. Төвнийг сэрэх шинжгүйд магадгүй тэр сөрөн байж ч магадгүй. Надад боломж олгох гэж байгаа ч юм бэ лүү? Дөнгийг нь хандлан тавиад өгье. Зөвхөн л барих төдий юм шүү дээ. Гэж бодоод улам лавшруулан гараа явуулж хөхийг нь илж үзв. Багшийн зүрх дэлсэж зүрх нь амаар нь гарах төхөв. Сургуультаа бөөхөл хажуу хавийн сургуулийн бүх охтуудаас хамгийн хөөрхөн царайлаг ийм гоо сайхан охиныг таалж байгаадаа итгэж ядан гараа эвтэйхэн явуулж хөхний толгойг нь илж үзв. Тэгснээ тэмтрэн барив. Бүсгүй толгоогоо бариулж байгаад хоошоогоо сандал налсан тул төвөнд эвтэйхэн байлаа. Шүлсээ гуд хийтэл зайлгахдаа л доор нэг бүдүүн могой цогноон байдгаараа бие цогнойлхон олцоо гитэх мэт хатуурсныг сая л анзаарч ойрын хитэн сар ийм сайхан мэдрэмж аваагүйгэн саналаа. Хямдхан октод дөнгөө тавиулах гэхдээ бараг л багшийг хүзүүдэн шүлстэж үнсэх нь холгүй урд нь хэвтээд өгдөг бол энэ тэнгэрийн амтан их сэхүүн байснаа нэг л өдөр өөрөө гуйж хүзүүсээрээ бариулаад л дуг хийсэн байдалтай байх нь настай багшийн гайхширлыг төрүүлжээ. Уг нь тэр залуудаа арайч ийм хулгайч нэгэн байгаагүй аж. Их нэртэй үнэнч гэж жигтэйхэн хархуу багшилдаг байхад нэг царайлаг охин хичээлдээ тэнцэхгүй гэж гуйж гувшсаар сүүлдээ хөөрхий багшийг аргандаа оруулж бие өгснөөр багш шавийн хооронд заваан юм болж өнгөрчээ. Ингээд тэр охиныг дааж төгсгөх ажилтай болсноор энэ багшийн баян эхэлсэн гэхэд болно. Түүний дараа дахиад нэг охин, тэгээд дахиад нэг охин гээдэл гуйлд тасарсангүй. Тэр болгонд баатар иршиг тусалсаар сүүлдээ ийм шалиг нэгэн болж хувирчээ. Гэхдээ түүнд бас нэг хэм хэмжээ бий. Оюутан охин өөрөө л гуйгаагүй бол хөдөлдөггүй зарчимтай. Ийм байтал хар аяндаа л хэн нэгэн үсрээд ороод ирэхэд анчин хүн шиг л агнаад авахаа хашир анжгаа андахгүй. Ийм нэгэн өдөр мөн үү биш үү гэж Дэмбэрэл багш байж ядан байснаа огт сэрэх янзгүйд гараа доош явуулж үзв. Залуу охины доодох яагаад ч юм нороод жигтэйхэн бэлэн болчихсон байгаж. Тэр хэсэг барьж хуруугаа оруулж үзснээ охиныг гиншгэд өөрийн ирэхгүй салтаар нь толгоогоо орууллаа. Багш толгойг нь барихад л тэр жигтэйхэн тайвшраад унтаад өгсөн байв.
нэг гоё газар найз залуутайгаа зугаалж явав. Түүнийг хайж оцсонд гомсон ч гэсэн тунгааг орхиод буцаад ирсэнд тэр их баяртай байлаа. Бол түүнээс нэг анги дээгүүрч хэнд ч голөгдохооргүй эвтэйхэн царайтай, шарвтар туяатай нүдтэй залуу байлаа. Хальт харахад нэг их таньдагч хүн юм шиг санагдсан болохоор л анх үерхэх санал тавихад нь хэсэг гүйлгэж байгаад зөвшөөрчээ. Тэр залуу өөрт нь таалагддаг болохоор ийхүү буцаад хурдан зөвшөөрсөн юм байлгүй гэж Балхуу өөрийгөө гайхан бодов. Уг нь бөөлжсөө дахиад долоохгүй энтэр гээдэл цаанаасаа л нэг гомдолтой боддог байсныгаа ор тас мартсан мэт авирлах нь сонин. Болд түүнийг тэрвэрч ангар цагаан цээжийг нь илж инхрээлв. Тэр тааламжтай наргагүй нүдэн анаад бие сул тавилаа. Залуу инхрээлсээр нэг мэтгэд муужгааг нь таалахаар доошлолоо. Ингэн чинээ санаагүй хөөхөн хөлөө дэлгэлээ. Урд нь хизээж ингэж аашилж байгаагүй найз залууга их хэм сурчтэй тэр мөд тунгаагаас би түүнээс дутуугүй гэдгээ харуулна да гэж атаархан бодоод зөөлөн гиншив. Нэг мэтгэд гэж муухай дуураад шал дээр тасхийн унах чимээ сонсоод гүн нойрондоо жаргалтай наргагүй чаргаж байсан хөөхөн цожиж сэрээд хамаг юм дэлгээтэй байсанд мөн л орилон 2-3 орилоход чухам юу болоод байгааг анзаарч чадан байснаа сая л сэхээ орж дуугаа идв. Дэмбэрэл багш түүний өмнө гултайн унаж нүдэн цэхээжээ. Дэмбэрэл багш залуу хүүхний хормой руу шургахдаа ухаан мэдэрлээ алдатлаа тансаг амт өндөртэй орчинд ороход хамаг цус сэргэлдэж тархи руу их хэмжээгээр хүлэгдэж ухаан мэдэрлээ алдатлаа босармаг дурлалын мананд хөврөв. Түүний аврах сэлдийн бууцны элдүүр шиг болж хатууран өмдөйг нь цоолох нь холгүй болох алдад нүдэнд нь гал манас хийх шиг болж тэнгэр нийлжээ. Ингэж гэнтийн харавалт шигдээст зэрэг нэрвэгдсэн багш түсхийн шалан мөргөж унахтаа их дуу чимээ гаргасан аж. Хөөхий багшийг дээш харуулхад сэлтийн босоо чихтэй үлдэж нүдэн цэхээжээ. Багшигаа ингэн чинээ санаагүй оюутан яах вэ гэж ийшээ тийшээ барьцаалтан харав. Тэр нэг л хүн алчсан юм шиг мэдрэмж төрөөд айдас хүйтэс давтахад сэмээрхэн очиж хаалга түлэхвэл түгжээтэй байх нь тэр. Би ингээд цойрлогдчихсан байгаа мó. Яана Димэл багшийг хүзүү толгой бариад үг гэдэг байж. Ингэж унтан чинээ санаагүй. Ямар балаа юм бэ? Гэж бодсноо багшийнхаа хажууд үргэлж зүлдтэй явдаг олон түлхүүрийг гэнэт санаж харвал алга. Ширээ рүү харвал тэнд сүйдэж байх нь тэр. Тэр ухасхийн очиж хэд хэдэн түлхүүр туршиж үзсний эцэст хамгийн сүүлийн түлхүүр арай гэж таарав. Хаалгыг онгойлгож дараагийн пар орсон бололтой оюутны хөдөлгөөн нам жим эвтэйхэн гараад сэмээрхэн явж бодлоо. Гадаа гараад явах гэснээ дараагийн хичээлээ санаж математикийн танхим руу явв. Тэнд бас л нэг шалиг багш. Гэхдээ Дэмбэ багшийг бодвол царайлаг залуухан багш байдаг аж. Октод тэр багшад унаж тусангүй нь. Харин Балхуу бол огт тоодоггүй байв. Орхуу агшаа гэсээр хаалга нээхэд оюутнууд түүнийг хараад шивэр авир хийлдэж нэг нэгнээ нударч байх харагдлаа. Одоо л нэг сэжим гарлаа гэсэн шиг "За ольхуу яагаад ингэж хоцорч ирдэг вүлээ?" хэмээн самбраас эргэж харалгүй зандрангуй асуугаад бичиж буй зүйлээ үргэлжлүүлв. Тэр дандаа бээг нь хайж дууддагт Балхуугийн дургүй гэж. Төмрөө багш гэсэн тэхээс тэгэх гэсэн шиг дандаа ольхуу гэж дуудана. Багшаа Оюутгийн багш авч хоцроод юм хийлгээд сая л дууслаа. Ингэсээр суулаа. Тэр яагаад ч юм ийм сонин хүлдүүч гэмээр сандрахаар хөхөрчгдөг, юугч тоохоо байчихдаг сонин ааш авиртай билээ. Хойноос нь хөөцөлдөж байсан ээж нь аав шиг нь аригчин болсон сураг сонсогдов. Хоёр дүүг нь ээжийнх нь нэгч гарч байгаа гэх мэдээ дуулаад төгсөө давтлаа юуж болсон байсан тоохгүй хүлдүүш шиг царайлахаар зориг шулууджээ. Балхуу ширээн дээр очиж суугаад хичээлээ бичгэд гар нь чичирч байлаа. Уудалгүй түргэний машин гадаа оросоор ирэх дуулдаж коридороор хүмүүс пэд пад хийнгүүлдэж сонсогджээ. Оюутнууд бүхэл матем багш хүртэл "Юу болоод байна аа" гэсээр ангиасаа шагаалдлаа.
Нэг хүнийг нүрийг нь цагаан давуугаар бүтээгээд түрдэг насэлх дээгүүр аваад өнгөрч байгаа. Цагаан халааттай эмч харагдаад булан тойроод алга болов. Хээ юм болоо хэмээн оюутнууд нэг нэгнээсээ асуун шугалтахад Матин багш хэнч байсан одоо өнгөрсөн. Тэгэхээр дифференциал гэдэг бол гээд самбар дээр бичгэлээ тайлбарлан яриагаа үргэлжлүүллээ. 5 дугаар хэсэг. Хичээл завсарласны дараа л Тэмбэрэл багшийг авч явсан болохыг тэд мэдсгээж юу болсон юм бэ болоо гэж зарим нь асуухад тэр мөрөө хавчиж мэдхгүй намайг гаргачгаад л орсондоо үнэндээ сайн юм мэдхгүй байна гээд гайхсан царайтай өөдөөс нь харж байв. Ингээд хичээл таржээ. Тэр зөөдөн дундаа болтой загас наадуулж байснаа гинэт санаж зов тусан амаа дарлаа. Доотхон тэр чигтээ норчгсон юм шиг санагдахад хоёр гоёо хооронд нь үрж байснаа хүний хөлөөс зайдуу очиж гараа явуулж үзэхэд нэл хөндөөр болчихсон байх нь тэр. Тэр муу хөвшин зөнөг бас намайгүй гэж зэвүүцэн бодоод нүдээ сонин болгож галдвал шатаах шиг болжээ. Төвний хувьд дэлхий хөмрөх шиг болж бараг ганцхан өдрийн дотор юунаас ч илүү харамлаж боогдоо тавьж байсан биеэ ингэж боцорлаа гэж үү гэж бодхоос түүнээс сайтар өшөөгөө авсан мэт сонин мэдрэмж төрөв. Тэр одоо тунгаагийн дээр азраг болж байгааз зэв өнөш. Намайг хичнээн их хэдэллээ дээ. Чамаас өөр хүнд ч өгч байгаагүй биеийг чинь ингээд хохин болголоо мэдвүү хэмээн бохимдохтой хоршоор нь буцалж нүүрээ даран доош суулаа. Хичнээн суусан бөө мэд нэг мэтгэд хэн нэгэн мөрөөс нь татахад сэргэв. Болдоо инээч гсэн зогсож байлаа. Чи яагаад энд сууж байгаа юм бэ? Очиж гуталчны түүцний хажууд шүү. Наад ар талаар ч хүмүүс шээжгдэг гэсэн штэ. Одоо бос би чамайг дөхүүлээд өгье. Гээд гараа сонгоход нь түүн рүү харвал нэг нүдэнд хөхөрч цусгарсан байхаагаад хүү чи чинь хинт зодуулж хавдаа гэж сандран хацрыг нь нэлэв. Давлын цаантай болдоо нилээд номхорсон бололтой. Хичээл тарахад чамайг дагсан юм аа. Гэтэл чи энд ирээд суугаад тааг болчхоор чинь хүлээж ядаад төвчээр алдраад ирж шалгасан чинь чи ундчихсан байдаг штт. Намайг уучлаарай гээд гараа өгөв. Чи тэр тунгаа руугаа явахгүй таахгүй яах гэж намайг дагсан? Төрөө чинь зовоосон чинь Багдад байна уу? Хэмээн хоолоогоо чичрүүлэн хилээд гинэт түүнээс гараа суг татан аваад цааш алхав. Урд өмнө гараа дуртай наргагүй өгөөд алхдаг байсан байлхууг инхэдэн тэр улам сандарч хайраа би тунгаагаас салсан. Тэр нөхөртэй байсан юм бэлээ. Өнөөдөр тэр бөгшөө юмд нь золтой л алуулчихсангүй. Цаадах нь ирээд намайг ингэж дэсчгээд тунгааг уйлуулж чарлуулад өртөөд чирээд явчихлаа. Борхон минь. Тэр өөрөө л ганц бигээд байсан штэ. Би яаж мэдх юм гээд доош харав. Учрыг нь мэдсэн бол хөө лам олдохгүй бол буцахтаа зална гихчээр би ямар чиний тоглоом юм уу? Чи явж үз. Намайг тоглол би цагдаа дуудаж шүү гээд гараа суг татаж аван гүйж одлоо. Яаж чадахгүй хоторсон болдоо хэд дуудаад дуу наасарсаар тэртэй хойно үлдэв. Тунгаа гүйсээр автобусандаа суугаад зайсан руу ухас хийв. Нөгөө байраа олох гэж нилээд мөнгөн сар арай гэж нэг олоод хаалга татжээ. Түүнтэй зэрэгцэн нэгэн эмэгтэй нүүр амн хөхөрч өгсөн зурж өнгөрөөд шал арчиж байхтай таарад их л танил санагдаж хэн бэлээ гэж тэрүүхэн тэндээ бодож амжив. Охин үлсэж барьж байгаа нь ч мэдэгдэхгүй тайвнаар унтаж эхлэхэд тэр 10 бетон доторх мөнгийг гаргаж тавиад доор нь байсан торгомсог даавууг мөн авлаа. Доороос нь нэг бичиг гарч ирэв. Сайн байна уу? Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би оюутай охин байгаа юм аа. Гэр орноосоо найз залуугаасаа нууж 10 сар тээж энэ хүүхдийг гаргалаа. Чухам хэний хүүхэд болохыг нь сайн тогтоож чадсангүй учраас өөртөө байлгахаас төвөгшөөгөөд их хүний хүүтийн сэтгэл гаргав. Хэдий тиймч энэ хүүхэд хүнстэй хоолтойгоо зарцуулах зардалтайгаа хамт ирсэн тул түүнийг тээж байхдаа багахныг аваад гаргасны хариуд гэж энэ мөнгөний хагас дайтайг өөртөө үлдээв. Энэ хүүхдийг та гудамжнаас олсон тул аз байгаад амьдрал халтар гэж нэрлээрээ. Хожин би нэг таарах хувь тохиож ч магадгүй.
Үгүй бол наад хүүхэд чинь хөлдөөд өвчөж магадгүй. Эмчийн хяналтад огт ороогүй тул намайг жирэмсэн байсан гэж хэн ч мэдэхгүй. Би бүхэл бүтэн 10 сар гэр орносоо гарч чадахгүй боцын нүднээс нуугдав. Одоо энэ таны хүүхэд. Аз жаргал хүсье танай гэр бүлд. Миний ээж аавд минь хэтэрхий хатуу хандаснаас болж өр хүүхэд бидэл үүллайг нь нүүрч байх шиг байна. Аавыгаа олдвол нэг сайн өнсгөл хэмсэн. Тэгээд аавтайгаа хамт нэг сайхан хоолнд орж эрхэлж чадаагүй бага насаа багш гисэн нөхөж авмаар байна. За түр баяртай болох уу гэсэн байв. Захидлыг уншаад нүдэнд нь нулимс сэлэгнээд миний охинтой адил нэртэй хүүхэд байх ч юу? Үгүй юм хатуу сэтгэлээ. Яаж өвлийн хүүтэнд хайж чаддаг байна хэмээн өөртөөгөө ярьж буцаагаад савны ёроолд хийн дээрээс нь торгоо тавьж орон дээр байсан боодол мөнгнүүдийг мөн адил хуучин байснаар нь өрлөө. Амьдралын хар хор гэдэг заавал эргэж байдаг жамтай. Хэрэг хэн нэгнээс хүсээгүй зүйлийг нь авчгаад буцааж өгөхгүй бол хүссэн хүсээгүй байгаль их буцаагаад байранд нь тавьж буруу гарын хүмүүст зовлонгон үзүүлдэг. Энэ явдал чимгээд тохиолджээ. Одоо би 3 хүүхэдтэй болсон. Надад энэ халтар нөхөр хэрэггүй. Иннээсээ салчихвал дураараа дургаж жаргалаа эдэлнэ гэж бодсон тэрээр аавдаа хүртэл шургаж янз бүрээр нөхрөө дарамтлуулж тэр бүхэл дүү нартайгаа хувилдаж янз бүрийн хүмүүстэй бүлэглүүлж байгаад алах гэж хүртэл оролджээ. Энэ бүгдэд нөхрийнхэн төвчээр алдарч хэн нэгнээс хүчтэй хайр инэрлийг дотоод сэтгэлдээ хайж эхэлжээ. Чухам ийм л үед болор гарч ирсэн бөгөөд хэндэж хайрлуулж байгаагүй тэр хайран домбож залуу насны алдаа хийсэн нь дэрмийн буруу байсан юм. Яг үүнийг хүлээж байсан чимгээ алтыг нь аваад авдрыг нь хаяхын үлгэрээр нөхрөө нулимж орхисон байна. Ингээд дээрх амьдралууд өрнжээ. Салаад 10 жилийн дараанаас л чимгээ арх баг багаар амсаж эхэлжээ. Нэг нөхөр гих нэртэй явладаг залуутай болсон ч түүний холмосны үнрээс дайжиж 3 жил болоод жигшиж оджээ. Хуучин нөхрөөсөө өөр хинтээж удаан амьдарч чадахгүй дэ гутарсамаас болж хэрэггүйч салжуу яах гэж тэгж түүнээс салахын төс болж байв. Гих бодол толгойд нэргэлдэх болсон тул нэгэнт архинд орж сөрөг алдарсан нөхрөө дурсах нь энэ адийн бодлыг мартахын тулд хаяа нэг татах болсон нь энэ. Том охинд хүртэл түүний үгэнд орохгүй хөдөө дайжиж зугтаан амьдрал нь нэг л том болж эхлэв. 2 хүүхдийг нь харах хүн олдохгүй хэцүүдэж байх үед нөхөртэй байхад нь салдаггүй байсан хамаатнууд нь хинэнж тусалсангүй. Харин салсан нөхрийн хамаатнууд 2 хүүхдийг нь нааш цааш зөөхөд тусалж ажил хийх боломжоор хангаж өгч тусалдаг байв. Хэдийгээр нүд нь хорсож өш хонзондоо автовч яаж чадсангүй тусыг нь авахаас аргагүй байдалд орсондоо гутарч татсаар сүүлдээ ажиллаа хийх чадваргүй болжээ. Ингээд захиалсан ажил болгоноо алдсаар сүүлдээ хэндэж тогтохгүй нэгэн болжээ. Гэвч эцсийн аргаа хэрэглэж нэгэн үнтэй гялцал болсон байранд цэвэрлэгчээр орж ажиллахын хажуугаар нууцхан архиа ууж өөрийгөө тайвшруулна. Ийм нэгэн өдөр халамцуухан ажиллаа хийгээд явж байтал нэг л нүдэнд дулаахан охин хажуугаар нь зурж оджээ. Хүү гэх ухаан санаа нь хэн блэ гэж танин сэргэж ядаж байтал тэр зурж өнгөрсөн тэр охин цахилгаан шатанд суугаад явж одов. 6 дугаар хэсэг. Хүнээс хүн авна гэдэг хатуу өглөг хариутай байдаг билээ. Байгаль их аригчин аавыгаа хараад оогт арх амсахгүй, уухгүй гэсэн хатуу бодолтой төрж өссөн чимгээ хүртэл архин далайд автуулж чаджээ. Олон жилийн дараа буюу жилийн өмнөөс л байдал биш болоод байгааг мэдэж нэгэн нэртэй удхан хүүхэн дээр очиж учир байдлаа хэлж амьдралаа асуусан аж. Удхан хүүхэн хэнгэрэг цангааж дэлцсэнгүй буруу тийш харж сууж байгаад салсан нөхөр чинь цагаан сэтгэлтэй хүн тул даалчи би чинь бүтэн ам чинь бүх байна. Хүнээс хүн авчгаад нэгийг нь ч гэсэн өгөхгүй яасан. Хатуу төлөөстэй хорвоодоо. Хэдий тиймч нэг л өдөр чиний амьдрал эргээд хэвэндээ орох үз. Чи зөв байж нүгэл банждаа эдэлж чадвал тэ тэнгэр чамайг харж буй. Гэснээс өөрөм хэлсэнгүй өргөл барьтч авсангүй. Гэхдээ гарах үед нь зөв амьдарч үзээрэй. Энэ хорвоод алддаггүй хүн гэж байдаггүй.
Алдааг уучлах чадсан нь хождг юм. Чи их муу хүн байна. Хүн чанар гэх юм чамд юу ч алга. Хүнээс хүн хулгайлж авчгаад сайхан амьдраад байна гэж бодож байна уу? Энэ өөр хүүхдүүд чинь чиний тарсан лайл анчхийг л эдлэнэ. Чи ч юу байх вэ? Өвөг дээд чинь ийм л олиггүй хүмүүс байдаг бололтой. Чиний эгч чинь бас нөхөргүй. Нөхөр тогтдоггүй айл байна да. Тэрийг засах бодол чамд алах уу? Хэрв чи засахгүй бол энэ хөдийн золзгонууд чинь чиний тарсан уйллааг дамжуулаад идлээд явах болно. Тэр салсан нөхөр чинь яах вэ? Цайлгаа амтан. Тэрний ажил үйлс нь өргөлж бүтэж явах хүн байна. Чиний том охин чинь тэр аавынхаа гал дээр л галтай цогтой амьдарч байж. Гэтэл чи юу хийхэд хайчихсан юм бэ? Яадаг шулан бэ чи? Гэж ирээдэл гинэт үсрэн босоод том суран ташуур аваад гүйгээд ирэв. Тэрхэн хооронд айсан чимгээ бушуухан ухс хийгээд гарч дутаалаа. Уг нь тэр үед ганц хоёр ороолгуулчихсан бол яах байсан бол гэж дараа нь их боддог байжээ. Охиноо их сургуульд орсон сураг сонссон болохоос өөрөө ч гэсэн аавыг нь хөөж явуулсантай адил охин нь түүнийг үзэхээ байсныг их хүний зүүн совингоор мэдэрч байв. Уг нь тэр менежерийн ажил хийж хятадуудад зуршлах зэргээр хөөрхөн мөнгө олдог байсан бол тэр нь хомигдож багаар ажлын тасарсаар одоо ийм хүнд байдалд орчхоод байрны цэвэрлэг чигээд явж байх нь бүр өөртөө ч итгэмээргүй. Хэдий тооцоотой ч гэсэн олсон хэдэн гарын нэг алгаар ороод нөгөөгөр нь урсан гарч удна. Энд ийм амьдрал өрнөж байхад нөгөө талд юу болж байгааг сонирхъя. Дэрэм мөнгөө хаана хийхээ мэдэхгүй хэсэг алмаарч байгаад орны гудасдороо тарааж байршуулв. Тэр ажил хийхээр шийджээ. Гаднаас гэрэл орж ирэв. Эмэгтэй цэмцгэр 40 өнгөрч яваа болов гэмээрч цайралаг сайхан эмэгтэй аж. Иш хүү минь аваа нэгэн босчихсноо? Хүүхэд чинь гайгүй юу? Шөнө би аваа өгчихсэн. Баачсан байх та. Та хоёр чинь тэнхэртлээ энэ өрөөнд бай. Манай сөөхөн өрөө байгаа юм. Би дээр гэртээ байж доошоо орж ирээд ажиллаа хийчихнэ. Харин та хоёр өрөөгөө байнга төгжиж байгаарай. Наад хүүхүүдтэй чихвэн тэргээд авах юм их байна. Өнөөдөр гарч аваарай. Би тэр хооронд хүүхдийг чинь харж бай. Гэхэд дэрэм толгоогоо маажаад та надад ажил олж өгөөч. Би мөн муутай байна. Үнэндээ хог ухаж, шил лаад цуглуулж амжиргааны хэдэн төгрөгөө олдгийн. Одоо хүүхдээ асрах болохоор тэр ажил маань худлаа олж ах шиг байна гэв. Гэрэл түүнийг нэг том харснаа. Манай энэ давхрын үйлчилгээний газар танхимд үйлчлэх хүн хайж байна үлээ. Орж гарах зуур хийгээд байхгүй юу? Харьцангуй ачаалал багтаа газар санагдсан. Хөвшин залуу гэж голохгүй байхаа гэв. Тэгээд дэрэмд хүүгийнхээ хувцснаас авчирч өмсгөөд гадаа гараад толинд хараадах гэв. Дэрэм шал өөр хүн болжээ. Амьдрал цөхөрсөн нүдтэй сахал амандаа баригдаж явдаг байсан залуу нэг л шөнийн дотор төрөл арилжсан мэт өөр хүн болсон харагдана. Өөлбөл хөдөө нар салхинд яваад гандаа юудаа гэмээр бор царай л байв. Бостон гэлэлцсэн нүд цав цагаан яралцсан шүдгээд бүгд хэвийн сайхан харагдах залуугийн төрөх урдаас нь ширтэж байлаа. Бурхан минь, би ч өтгөр хувцас бурхан гэж юутай үнэн бэлээ? Химэн бодоод өөр рүүгээ хараад гараад аллан инээмсэглэв. Одоо охиндоо амлаж байна. Аав нарих уухгүй. Үхтгсэн үү? Яадагсан уу хамаа алга. Бэл лав ахирч арих уухгүй. Охин маань ухаан мэдээ орох тусам намайг энгийнээр хүлээж аваг. Аав нь үүнээс хойш чиний л төлөө амьдрнаа. Гэхдээ аав нь охиныхоо мөнгийг хизээч хүрхгүй. Хадгаламжинд хийгээд том болохт нь өгнө. Одоо аав нь дөрөн мөчөөрөө чамайг тэжээнэ гэж өөртөө амлаад өрөө рүүгээ оров. Түүнийг гадаа гараад ер бусын гэрэлсэн царайтай орж ирэхийг хараад гэрэл баярлав. Чи надтай суух хിവэрэ юу? Гэж болдыг асуухад болохоц очиж олон хоног араас нь хөөцөлдсөнийг бодоод урмыг нь хугалахгүй гэж. Жилийн дараа эргээд уулзъя. Тэр үед зан чинь хувраагүй бол дахин нэг бодож үзнэ хэмээн бардамхан хэлээд алхаж одов. Хүүхний амлалтыг авсан болд санаа намарсан байртай тэр чигтээ алга болжээ. Болохгүй араасаа гүйлгсээр байгаад дассандаа болж эхлээд жаахан эвгүй болж байсан ч сар орчмын дараа бүр том асуудалтай тулав.
Түүний биений юм ирсэнгүй. Жирэмснээ сорил авч үзээд бие давхар болсноо мэдэв. Ингээд яахаа мэдэхгүй хэсэг манарч яваад нэг арга олсон нь сургуулаасаа жилийн чөлөө авах байлаа. Тэр бүгдээс нуугдаж жил болж хүүхдээ гаргачаад буцаж ирэхээр шийдэв. Түүний зовоож байсан зүйл нь арай тэр сэжгийн дэмрэл ош надтай хурцл үлдээгүй байгаа гэх бодол. Тэр ухаан мэдрэлгүй унтдгаа мэдэх тул яана зүүдэндээ би болтой жаргаж байна гэж бодоод байсан штэ. Эсвэл нөгөө ахмад насны ирээс олсон юм болов? Би одоо яана гих зэргээр шаналж эхлэв. Тэгснээ ерөөсөө энэ хүүхдийг ахуулчих байз. Тэр нь амар зүгээр. Хэнийч мэддэхгүй хүүхэд тэгж төрүүлнэ гэж юу байсан? Химээн боджээ. Яг энэ үед ээж нь дээрх утгантай уулзаад сууж байсан цаг хугацаа давхцаж байлаа. 7 дугаар хэсэг. Дараагийн хүн ороорой. Гэх дуунаар болохгүй өндөс хийтэл за байц юу лээ? Би ийшээ орчхоор бүртгэлд орчих нь. Тэгэр үр зүйл болох юм уу чухал арай дээр юм шүү. Яагаад би энд хүүтэн мисээр биеэ сүлбүүлэх гэж хайчаар амийг нь тасалдаг гэсэн биз дээ. Гэх бодол зурс хийлээ. Их л хаширэн үдсэн мэт бодол орж ирсэндээ өөрийгөө гайхсан болохгүй дараагийн хүндээ та оржээ надад яаралтай ажил гарчихлаа гэсээр гарч одов. Та орж бай надад яаралтай ажил гарчихлаа гэх үгийг чухам яагаад хэлснэ? Хэн хөлөөснийг тааж ядах зуур болохгүй эмнэлгийн коридороор зугтахад хүйтэн агаар хамар сэтлэн ороод ирлээ. Шатаар уруудах тутам алхаан улам төрөгсөв. Гадаа цонхны тавцан дээр яламгүй хөлдөж тогтсон усны хальсыг нар гялтгануулна. Амийг хаачаар таслан гэж үү? Үгүй би чадахгүй юм байна. Гэж амандаа шивнэн алганыхаа арыг уруулдаа нааж шүдэндээ хөргөж зөөлөн бамбгар хайр хүрэн оруулаа хөхөртөл дараад автобусны буудал руу гүйв. Зүрхэн новолзож дотор нь давхар химнэлээр цоглох шиг. Энэ цохилт минийх ч байж магадгүй. Эсвэл минийхээс өөр нэг ч байж мэднэ. Гэж өөртөөгөө ярьсаар. Тэр өдрөөс хойш өдрүүд урсан өнгөрөх нь уйлагнах хүүхдийн нүд шиг чимээгүй атлаа шархирсан өнгөөр уйлаглан өнгөрч эхлэв. Хичээл завсартан хинтээч харилцахгүй бүхэлзэж явсан хайрынхаа тухай бодох бүрд ходоод нь базалж гэртээ хүртэл гэрлээ асаалгүй хэвтэнэ. Хотын шүнл гэрэлтэй өөрийнх нь дотор харанхуй. Нэг л мэдхэд толны өмнө зогсож гидсээ хучсан нэмгэн цамцныхаа товоолтыг гараараа барин хинтээч ярьж болохгүй нууц минь гэж дуу алдна. Гэрийн шүүгэнд багада аавтайгаа ахуулсан жаазтай ганц зураг байлаа. Тэр зураг руу харах бүрд хоолойн зангирч аава намайг уучлаарай. Та хичнээн муу хүн байсан ч миний л хайртай аав хэвээрээ байх болно. Та охиндоо ирж хань болооч хүүхэд насандаа эрхэлж чадаагүй хайраа хүртмээр байна гэж өргөлж шивнэн домнож хэлдэг байлаа. Энд тэр тэргүй цаг хугацаа хамгийн харгас байдаг үлээ. Чимгээ байрандаа хөхт аавуу өвөртлөн цэвэрлэгээний араас хулдан сууж амс хийх зуур жижигхэн шилийг нууцхан сөхөж хоёр балгаад амандаа архины халуун амтыг мэдэрч тэрхэн зурын жаргал давтаж тачиадан байж чадна. Эхний балга мөгөөрсөн хоолойд хатуу хутах шиг, хоёр дахин элэг зүрхэнд галтай адуу шиг, гурав дахин уучлал гордох хоосон санаа мэт. Нэг удаагийн хууралтыг уушлахгүй хөөж авалсан минь зүв байсан уу? Буруу байсан уу? Мэдсэн л тэр болохоос навшчин намайг олон хуурсан байх. Тэр хүүхэн цөмхөнд нь захиа хийгээгүй бол би ч мэдэхгүй өнгөрөх байж гэмгүй царайлсан мал гэж тэр өөрөөсөө асуувч хүүхэд наснаасаа ханилсан тэр эгэл бор залуу сэтгэл зүрхнээс нь хизээж нисэж очихгүй улам өөрлөж суучгаад байж ядтал зовооно. Энэ бүхний хариуд нь хоосон хонгор салхил үлээх нь үнэхээр гунигтай. Дараагийн нэг өдөр лифтний өөдөнд нөгөө охиныг дахин харлаа. Сарвчтай малгай ягаан уруул цаанаа нэг дулаахан боловч нүднийх нь ёроолд гуниг шавхарчээ.
Чимгээ түүний араас алхаж цонхны шилэнд тусах тусгалд харцаа тогтоов. Хинд ч танигдахгүй гэлээ. Яагаад ингэж танил харагдана вэ? Тэр шөнө чимгээ байрандаа ганцаараа шалаар ширтэн суулаа. Хүнээс хүн авчгаад чи хэн болж хувирсан бэ? Гэх удагны хатуу үгс чихэндэн дахин дуугарч суран ташуурын тасхийг хийсвэр чимээ зүрхийг нь зүсгэд суун тусаад цээжээ дарлаа. Алдаагаа уучлахгүй явбал алдаа чамайг уучлахгүй гэж хэмээн зөвөн муухай шулмас шиг дуу түүнийг дахин ээрлээ. Дэрмийн амьдрал нэг л мэдхэд дэг журмандаа орж урдын харанхуй ертөнц гэрлээр солигдсон нь тэр болгон хүнд тохиогод байдаггүй тавилан байв. Өглөө нүд нээгдэхэд уушгинд гүн туссан ханайд шиг хатгаж байсан архины цангаа хүүхдийн амьсгааны бүлээн уурыг мэдэрмэгц ууршин алга болж энэ хөөхөн амтны хажууд ариг хүндэр төлж сууснаас шууд босож яваад амиа хорлцсон шулуухан. Гэх бодол түүнийг бат зогсоож нөгөө талаар энхрийхэн хүүхдийн инээд алдсан харц өргөл жижиг нь санагдуулах нь жаргалтай болгодог байлаа. Хүүхдээ унтуулжгаад өрөөг нь цэгцэлж гэрэл туслан коридортой зууралдаж эхэлнэ. Өвлийн эд хүйтийн тул хүмүүсийн шавар шавхай барагдахгүй нь бас нилээд ажил ундруулах бүлгөө. Өдрийн цагаар доод давхрын үйлчилгээний газар аях таваг угааж, оройн сэрүүнээр буцаад сөөхөн жижиг өрөөрөө. Тийм нэг өдөр өнөөдөр сайн ажиллаа гэж гэрэл мишээхэд дэрмийн цээжинд оогт өөр мэдрэмж, айдас биш, айл гэрийн тоос шороо шиг дулаахан тайван орж ирээд гэрэл цацрууллаа. Гэрэл заримдаа хүүмэн гэж дуудах. Энэ бүрд би чинь жаахан дүүчин биш шүү дээ гэж хошигнох атлаа тэр дууг сонсох бүрд ээжин үнэр шингэсэн оосор хүзөөнд нь хүрээд ирэх шиг болдгоо нь сонин. Насан багын зан нь тайван, хэл ус нь намуухан, зүүрмэглэх хүүхдийн амьсгааг жигд болгож чаддаг гарын увдастай жинхэнэ сувлагч гэж дэрэм сэмхэн бодно. Нэг орой хүүхэд халуурч наранд төөнүүлсэн мэт гацар нь халуу шатаад эхлэв. Дэрэм сандарч жиг халуун ус даавуу бүгдийг л хаман авчирч байтал гэрэл аль хэдийн ороод ирчихсэн эмийн жижиг лонхноос хэдэн тусал хэмжин хилэн дорн хийж өгөөд духан дээр нь буцалсан усанд дүрсэн алчуураар ээлжлэн тавив. Амьсгаа тогтворч төлнө хамт сууя гэж хэлээд сандлынхаа ирмэгт түүнтэй зэрэгцэн суув. Цаг шүн дундын заагт ойртох тусам хүүхдийн халуун буурч ам нь бувар хөгсөн шивнэнд намурав. Дэрэм сулхан амьсгал авлаа. Гэрэлч мөн адил. Тэр мөчөд дэрэм гэрлийн гарын судал дээрх зөөлөн тогтсон сэнхэр судлыг олж харлаа. Энэ гар хичнээн хүний халуун амийг барьж үлдээсэн бол хичнээн хүйтэн шүн хаалга дэлдэж хэнийг аварсан бол зүрх нь өөрөө мэдэлгүй цохилж, ам нь өөрийн ирэхгүй баярлаа гэж өгүүлснээ нэг мэдгэд гэрлийн бүсэлхийг тэврээд авав. Тэр зөөлөн, дотон, нам гүм тэврэлт тэр хавийн орчныг жаргаан баясгаж, сайхан сэтгэлд сувлагчийн дотоод хүнийг сэрээж, залуу сайхан болсон мэт хүүхэн аалыг нь өдөөжээ. Баярлаж, айж, уучлал хүсэж, тайтгаралд ирсэн бүх мэдрэмж нэг дор усан давлгаа шиг орж ирэв. Гэрэл цочсонгүйч яламгүй займчин гарыг нь зөөлөн түлхэв. Тэгээд яагаад ч тавихгүй ер хүний хүчрхэг гар дор бүсгүй айл нь яаж чадсангүй үл ялэг чичирснээ дэрмийн нуруунд дээр зөөлөн тавилаа. Зүгээр дээ хүмүн гэж аяархан хэлэхэд дэрмийн нүд халуу дүүгэж зүрх нь бандгалзав. Хэдий удаан эрэмийн жаргал хийгээгүй бараг мартагдах шахсанч хангал азарган дүүхэлсэн босоод ирлээ. Насны ялгаа замхран өөрөөнөө зөөлөн гэрэл тэр хоёрын дунд нэмгэн цас шиг унаж юу ч хэлээгүй мөртлөө бүх зүйл өрнөлөө. Ажилсаг сайхан зантай тэр эмэгтэйн бийхаа яг л залуу хүүхнийг шиг байгаагаад доод хэсэг нь чийгтэн норж удаан хугацаанд ангаж цангасан тэрхүү азаргыг услан жаргахдаа үе гиншиж их л тачаангүй аашлав. Тэр бас л бүсгүй айлтай эмэгтэй ажээ.
Дэрмийн энэ бахархалыг цөөхөн хүн үзсний нэг нь энэ сайхан сэтгэлд эмэгтэй байсан бөгөөд 5 жилийн өмнө нөхөр нь зүрхний шигдээсээр гинэт тосолцсноос хойш ийхүү анхны эр хүнийхээ дор эм хүнийхээ айлыг олон жаргахдаа тарих толгой нь манарч амьдын даваажинд очиод ирэв. Жигдхэн амьсгалан унтах хөөхтийн хажууд Иремийн ажил үйлдсэндээ жаахан ичхүүрсэн тэр байр цаашид Иремийг хөөмөн гэж дуудаж чадахгүй болсондоо харамсагч шиг сонин мэдрэмж төрөвч улам өнгө зүс орон гялалзах тэр сайхан залуугаас яагаад ч татгалзаж чадахгүйгээ ойлгосон юм. Харин дэрэм удаан хугацаанд хийж чадаагүй ажлаа амжуулж аваад нүцгэн бэлгүүсийг нь тэрвэрч том сайхан хөхийг нь базалж бариад товчийг нь нэмэрч байснаа нэг их ажил бүтээсэн хүмүүст араас нь бие наагаад унтаад өгөв. Большхүү өдөр өдрөөр дуугаа хурааж орой бүрийг толныхоо өмнө өнгөрөөнө. Жилийн чулуу гэсэн бичгэн аваад дотор байрнаасаа нүүж заасангийн захын жижиг өрөөнд ирлээ. Хажуугаар нь үе үе салхинд гарч байх гэж нэг жижиг хашаа байшин хөслөв. Хөл дарах хүүхэд шиг амсгаагаа тоолж богино мөртөө даавууг нөмөрч хэвтгэд ойртож ирэх их өдөр сэтгэлдэн давалгаална. 10 сар нуугдав. Хэн ч мэдээгүй. Уг хэлчихвэл бүх зүйл нурж унах шиг санагдана. Хүүхэд төрөх өдөр тэнгэрт өөл хөвж хотын дээгүүр онгоц жижигхэн зөө шиг шурган өнгөрөхөд хэвлийн доороос ам хөдөллөө. Тэр ганцаараа байлаа. Нулимс давчдахад уруулн хатан тэснэ гэж зүрхэндээ тушаав. Дараа нь тэр захиагаа бичив. Гар нь салганан, өсг нь хольж солигдон твдэж, нулимс нь хасар дээгүүр нь тасралтгүй урсаж, ийм хувь заяатай учруулсан ээждээ учиргүй гомджээ. Хэдий аав нь шатар шатар гэж шахтагч түүнд хайртайгаа голд зүрхнээсээ мэдэрдэг байлаа. Аавыгаа явсны хойно ээжээсээ нэхэж асууж, хор шорондоо шатаж уйлж хайлах нулимснаас нь болж өрөвдөн яаж чаддаггүй байсан юм. Аавдаа очмоор байвч ээжигээ өрөвдөн хөдөлж чадахгүй цаг алдсаар ийхүү холдон одсон ажгуу. Аав минь, та хаана байна? Одоо л та надад хэрэгтэй байна. Гэж шивнэх зуур гарын салганан хаалтар гэж нэрэл гэж тэр бичснээ мэдсэнгүй. Би чинь түүнийгээ хайрлаагүй дээ биш. Харин намайг даах төвчээр одоо байхгүй дээ гэж өөрөөсөө ууршлаад гуйсан. Учрах хувь тохиол байвал нэг өдөр түүнтэйгээ нуур тулах байх. Хүүхдийн амийг хамгаалж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутган гаславч энэ хотын гэрэл цахилгаан шүгэл хүйтэн шүн хоёрын дунд түүний сонгож чадсан ганц зам нь тэр байлаа. Бүх зүйл хэдхэн агшинд болж өнгөрөв. Хүүхэд нэг их зовоосонгүй ганц хүчтэй дүлэлт өгөөдөл час хийсэн дуу гарч ухаан алдах шиг болоод гэж чарлах дуунаар манранаасаа гарав. Аравтын бетон хөлдөхгүй дулаан барина гэж дуулсан байсан. Торгон давуу арсыг нь чочроохгүй. Мөнгө амьдралынхан эхний хагаст хүнээс гуйхгүй байг гэж өрөв. Хүүхдээ хүзүүндээ нэг амлж үнсээд бетоны амийг боохдоо гараа тэмтрэн чамайг дахин олноо гэж дотроо тангаралав. Хөглөрсөн хог, харанхуй орц, танихгүй жижүүр, тэнд үлдэж хоцорсон хувь заяа, хэтэрхий эртэрсэн тэсгэн мөвлийн тажигнсан хүйтэн. Тэр явлаа. Чимгээ тэр орой коридороор алхаад үүдний жижүүрийн өрөөний цонхоор өнгөлөө. Гар нь өөрийн ирэхгүй халаасандаа гурч өөё тэмтрэх агаад булган малгайных нь нэрмэгт архины халуун үнэр шингэсэн байх шиг. Цаадах жижиг өрөөнд нэг залуу мөрөн дээрээ хуучин цов ингэртээ торгоор ороосон жаахан охин тэврээд зогсож байв. Дэрэгдэн нэг эмэгтэй байхыг харваас нас намбтай харцсан эхлэл зөөлөн. Гэрлээ гэж хэн нэгэн дуудсан юм шиг санагдахад чимгээ цочин ухарлаа. Амьсгаагаа дарж халтран гიშгэхэд хөл доор нь хягтнах дуу гарав. Халтар гэдэг үг тэрхэн зур чихэндэн шивнэгдсэн мэт. Гэвч тэр дуу хаанаас гарсныг олж чадсангүй. Лифтний хаалаг хаагдах дууг даган чимгээ хонгор салхины айсыг дагаж доошоо буулаа. Би хичнээн буруу явснаа ойлгоогүй байж гэж шивнээд жижиг шилээ доош тонгойлгож харснаа хайчхав.
Хогны уутан шажигнан унах чимээг сонсоод өөрийн ирэхгүй араас нь салгалан чичирлээ. Хүнээс хүн авчхаад түүнийг хайрлаж чадаагүй би. Харин одоо нэг амийг хайж олмоор байна гэж дахин шивнээд шийдсэн царайтай урагшаа алхлаа. Тэр өдөөс чимэгээ анхны удаа архигүй шөнийг өнгөрөөв. 8 дугаар хэсэг. Хүүхдийн халуун буураад 3 дахь шөнө. Дэрэм ажлаасаа эртэл гэрэл хаалган дээр тосоод өнөөдөр чи ямар би харж сууя гэж хэллээ. Та ядарнаа гэхэд гэрэл инэв. Ядарч байж амардаггүй би. Дэрэм орныхоо бүтээлгийг засах зуур хүүхдийнхээ хацрыг элбэв. Тэр охины духан дээр галтганах жижиг мэнгийг харж өөрийнх нь ээжийн духан дээр байдаг жижиг толбыг саналаа. Ээж минь намайг уучлаарай гэж дотроо шивнэн нүдэ анив. Тэгээд эргээд харахад гэрэл түүний хажууд ирэхэд тэд бибисээ шүргэн алдан ойрхон сууцгаав. Дэрмийн уруул дээр өөрийн ирэхгүй би тань руу татагдаад байх юм гэх үг гараад ирэв. Дэрэм ийм үгийг өмнө хэнд ч хэлж үзээгүй. Тэр бүхэл 3 хүүхдийн ээжд ч хэлж байсангүй. Гэрэл хэсэг чимээгүй сууж байснаа цонх руу харав. Хотын гэрлүүд шөнийн зүү шиг сүлбээд тэнд амьдралын өмнө бөхийхгүй гэсэн шиг үн удаанаар нарны гэрлийн цацраг шиг жирэлцэнэ. Хүн амьд явахдаа өөр алхсан замаас ичихгүй байвал сайхан гэж гэрэл аяархан хэлв. Чи одоо өөр замаар алхаж эхэлсэн. Тэгээд болоо. Бидний амаргийн явдал чамайг насны ханаа олоход дууснаа. Чи надад дэндүү залуудаж гойдох юм. Нэг чинь илүү дутуу юмд шундаггүй хүн. Чи хүүгээс минь ялгаагүй шүү дээ. Гэт санаа алдав. Нас гэж дэрэм ам нээхэд гэрэл толгоос өгсөрч. Нас. Шөнийн цаг л гэсэн үг. Өглөө бочгоор мартагддаг. Харин хүний сэтгэл өдөр шиг тоодулддаг гэж хэлээд ялдамхан инээмсэглчгээд хүү минь чи намайг тэврэх гэж байгаа бол би цааргалахгүй гэв. Дэрмийн нүд дахин халуур шатаж мөрн өөрийн ирэхгүй чичирч гэрлийн том сайхан хөвгтөө чээж рүү хараад бүсэлгийгээр нь тэвэрж авлаа. Тэр тэврэлтэд ээжийн үнэр байлаа. Эхнэрийн үнэрч байлаа. Бас өөрөө өөрийгөө эргүүлэн тэврэх тайдгаралж байв. Гадаах коридорт аяархан алхах хөлийн чимээ гарч хаалганы бариул зөөлөн тачигнаснаа тогших сонсогдов. Гэрэл аяархан өндийгөөд айх хэрэггүй хаалга цоочтой байгаа гэж шивнэв. Дэрэм хүүхдээ аваад цээжин дээрээ зөөлөн наалдуулав. Гэрэл очиж хаалга нээхэд шөнийн гэрэл өрөөнд цэсгээж танил дуу гарлаа. Жижуурга орсны камерын бичлэгийг маргааш үлээ авъя шүү гэж суухийн дарга хэлээд явж одлоо. Мэдлээ гэж гэрэл хариулаад хаалгыг хаагаад эргэв. Буцаж ирэхэд дэрэм түүнийг зөөлөн тэвэрч бэдээ наалдуулахад совлогч залуу хүнийг шиг зөөлөн бамгар уруулаа уруулт нь наагаад хөлийг нь сорж оцов. Дэрэм энэ эмэгтэйн тачаангүй арслах энэ занд 3 хоногт 3 жил эм дагсан иршигэл татагджээ. Араасаа хийлгээ чи дэндүү хүчрхэх шүү гэж хоошоо харах агшинд охин нь тайвхан жигэд амьсгалаад унтаж байлаа. Тэр эмнэггүй сургахлуугаа адил араас нь хэдэнтэй хүчтэй булж аваад санаа намарсан байртай айжуухан жигэд ажлаа үргэлжлүүлв. Энэ хоёрын дунд болоод байгаа зүйлийг бурхан бүөхэл чөтгөрч ойлгохооргүй нууцлагдмал нэгэн шижин үүсчээ. Халуухан ажлаа дууссны дараа царай нь гэрэлтэж нүдэндээ баясгал тодруулсан гэрэл муу талигаа часаа хүртэл ийм ханамж авч байгаагүй шүү дээ. Манай талигч хэтэрхий хүүхэмсэг хүн байсан л та. Олон жил дуршиж ирсний үр дүнд гэр минь бүтэн үлдэж хүүхдүүд маа наавтай өссөн. Хэдий тийм ч хэтэрхий шалаг хүнийг бурхан эрт авч оддгийм байж. Магадгүй надад энэ жаргалыг өгөх гэж тэгсэн чинь билүү. Эхлээд хэцүү байснаа сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Муухаг чи намайг энэ залуу шиг жаргадаг байсан бол мянган алдаа авч нь харахгүй юм шиг өнгөрөх байлаа. Гэхдээ л би чамд одоо хүртэл хайртай хань минь
Гих зэргийг бодох зуур өөрийн эрэхгүй нулимс нь сад тавьжээ. Учиргүй уйлахад саяхан жаргалдаа автсан дэрэм сандарч яав чи минь гайгүй юу? Би гомдоогоо гүйцтэй гэж сандархад тэр тас хөхөрч маргааш шинэ өдөр эхэлнэ. Тэрийг бодоод л гэв. Өглөө болохгүй толинд дахин харав. Нүднийхэн доогуур шөнийн сүүдэр бүдгэрч хацар дээр нь амьдралын нэг шугам нэмж татагджээ. Тэр цүнхнээсээ нэмгэн торгон альчуур гаргаж духан дээрээ наан нэг өдөр заавал гэж амлав. Гар нутас руугаа явж Вайбрын хуучин танил дугаар руу амьдрал сайн гэж ганц өгүүлбэр бичээд арилгав. Илгээгээгүй шүү. Зүгээр л өөртөө хэлэх үг байлаа тэр. Гаднаа салхи ширүүсэн хотын шилэн цонхнууд дээр өглөөний нарны ирмэг тэтэмшиг гэлэлцэн. Дэрэм хүүхдээ тэврээд ажил руугаа алхаж оров. Гэрэл ардаас нь нүдэрээ нээж чимгээ коридороо шүүрдээд хогны ууднаас архины жижиг шилээ гаргаж ирээд зогсов. Тэр хэсэг эргэлзэж зогссноо шийдэмгийн наргагүй уутыг ургаж шидэж үүдний хог тишээ хийчгээд алганыхаа тоосыг нэг сэгсэрлээ. Өнөөдрөөс би өөр зам руу алхнаа гэж шивнэхэд сэтгэл нь баг зэрэг инээмсэглэв. Амьдрал зэрэгцээ урсгалтай. Нэг нь одоо амьсгаа дулаацуулах гэж явна. Нөгөө нь өнгөрсөнтэйгөө эвлэрэх гэж зүтгэн. 3 дахин ирээдүнхээ нэрийг шивнэнэ. Халтар нэр, халтар ам, халтар 3 зүрхний дундаас ургасан нэг гэрэл. Тэр гэрэл өдрөөс өдөрт улам тод гэрэлтэж 3-ыг нь нэг зам руу гэрэл рүү авч явах хувьтай гялалзан байх бүлгөө. Өглөө сөөхийн дараах бичлэгээ авахулж ямар нэгэн ямиг ихэд чухалчлан харж байснаа. Хөөе гэрлээгүй. Энэ ямар учиртай хүүхнийг их сургуулаас хаагаад яваад байгааг мэдхүү гэж камерын бичлэгийг заалаа. Тэнд нэгэн сарвчтай малгайтай хүүхэн нэгэн бетон бариад хэд хэдэн удаа байрнаас гараад буцаж ороод л баахан эргэлдэж байснаа гарахад харуу бүрээ татсан тул хаашаа явсан мэдэгдэхгүй алга болсон байв. Тэгснэ бетоноосоо салаад орж ирээд дээш гараад явчихав. Бетон харсан гэрэл дэрэм рүү ихэд сүрхий харснаа. Энэ их харсан бетон байх чинь заа байц гэж жуумалцлаа. Гэрэл ерөнхийдөө дэрэм гадарлаж байсан бололтой. Учир нь тэр цаашаа юу ч хэлсэнгүй. Сөөхийн дарга дахиад л бичлэгээ бүр нарийн сайтар чухалчлан харав. Шөнийн цэвхүүтэн коридороор сарвчтай малгайтай нөгөө охин яаран алхасаар 10 тийм бетоноо 2 гараараа тэврэн үүдний хажууд сөхөрч унах шиг босноо амс хийж дахин босоод харанхуй руу орхин одож байв. Хаалга бүрийн гэрэл царайн төр зур тодроод дахиад л бүдгэрнэ. Өснийх нь үзүүр норсон бололтой мөрөнд нь наалджээ. Таних хүн байна уу? Гэж дараага асуухад гэрэл удаанаар сарвчтай малгайтай тэр охиныг лифтний үүдэнд хэд хоногийн өмнө харсан гээд бичлэгийг зогсоохыг хүслээ. Энэ хооронд дэрэм халааснасаа жижигхэн нугалсан цаасаа сэм гарган загтлын төгсгөлийг дахин уншив. За түр баяртай болох уу гэж чимээгүйхэн уншиж миний охинтой ижил нэртэй гэж шивнээд бичгийг нямбайлан халаасандаа хийлээ. Цээжинд нэг л их бөөн харам могшиж ирснээ нүднээс нь томоос том нулимс урсаар шалан дээр мөндөр шиг унах нь чимээгүй байсан өрөөнд тэнгэр дуурах шиг тодхон сонсогдлоо. Энэ бол эцэг хүний үр хүүхдээсээ хол байсан асар том гомдлын цугларсан том тусал мөндөр болон унвуу гэлтэй. Бичлэгийг цагдаад өгч энэ охиныг олох хэрэгтэй байна. Гэхдээ нэг асуудал байна. Хэрвээ энэ охин томоохон асуудал гаргасан бол сөөгч гэсэн холбогдох гээд байна. Тэгж бодохоор хэсэг зуур чимээгүй сууснаа дарга гэрэл рүү харж энэ асуудлыг та бие дааж шийд. Та энэ хавийг хариуцдаг юм чинь таны л асуудал хэмээн шийдмэг хэлэхэд гэрэл дуртай наргагүй толгой дохив. Харин энэ шийдвэр дэрэмд маш сайхан сонсогдож ямар тааш тэр сарвчтай малгайтай охиныг цагдаа цуух гэж орооцолдуулахгүй өнгөрөөгөөсэй гэж дотроо сэмээрхэн залбирав.
Хаалга, коридор, лифтний хуйтын төмөр энэ бүгд дэрмийн тэрвэрж байгаа хүүхдийн амьсгалын дулаахан уураас гисэж маш гоё гэгээлэг хэлж болон хүмүүст хүрч байх шиг. Тэр орой дэрэм цонхоор хотыг ширтэн охиныхоо духан дээрх жижиг мэнгийг элэв. Ам, эхлээд ам гэж өөртөө дахин сануулад гэрлийн мөрөн дээр тухай түшин дуугүй суулаа. Юу ч гэж хэлмээр юм бэ гэмээр сэтгэлд нь багтгаа байсан зүйлс нь дотроос нь дэлб үсэрч уудам тэнгэрийн хаяагаар сүлжин тоглож өрхлөн байх шиг авэ. 9-р хэсэг. Нааша сууч хүмүн гэж гэрлээ хэлэхэд дэрэм нэг том харснаа. Одоо намайг хүү гэхгүй арай өөрөөр дуудаач. Чамтайгаа харьцаанд орчход ингэж дуудуулахаар эвгүй юм аа гэж шуутхан хэлв. За тэгвэл залуу амраг минь наашаа суу гэж хүүхэн алга харуулан тас хөхөрсөн гэрэл улам залуу болчихсон юм шиг санагдав. Дэрэм дөнгөрсөн хэдэн жил хар дарсан зүүц шиг байсан бол шууд амьдын тамаас диваажин дэрсэн мэт энэ мэдрэмж зүүдүү гэж эргэлзмээр. Хизээ нэг өдөр би сайхан залуу болоод дуртай зангаагаа зөөж гоё хослол өмсөөд ажил хэрэгч уулзалтанд оролцох болно хэмээн өдөр бүр шахуу шиллаад цуглуулж байхдаа хилдэг байсан шидэт үг нь цаг хугацааны алтан үетэй таарч ийхүү зам руунд хөтөлжээ. Магадгүй тэр үед өөр хүн байсан бол энэ амьдрал тэр чигтээ суурил байх байсан биз. Энэ мэтчлэн амьдрал өрнсөөр нэг л мэтгэд 3 жил урсан оджээ. Дэрэм гэрэл хоёр хайр дурлалын харьцаандаа их сайхан таардагч төдийл өөрөөр дотносож өгөхгүй л байлаа. Магадгүй энэ нь удаан хугацаанд халтар явсан дэрмээс эсвэл урдны нөхрийн хөвшмөл баригдмал байдлаас болдгийм болов уу гэж бодогдмоор. Ямар тайч чамайг залуухан хөөхөн олоод авахаар би холдноо. Харин чи сардаа 2-3 удаа ярьж намайг байсгаж байвал боллоо доо. Өөр юм хүсмээргүй байна. Талигаачаасаа хойш гэр бүл төлөвлөж төвдөхгүй нь гэж хэлсэн ажгуу. Тэрийг хардаа цонх руу заахад чимгээ нэг хог цуглуулдаг хүнтэй уулзаад зогсож байв. Энэ нүгэ ээлжийн хөөхөн штэ. Хажуу талын байр нь үнсэн юм бэлээ. Манай дээр ирж 7 хоногт 2 удаа гардгийн. Энэ хүүхнийг харсан чинь заримдаа тэр хүүхэнтэй адилхан юм шиг харагддаг. Гээд хажууд нь ээжээ гэж хормойдох охиныг тэрч үнсээд эхлэв. Гэрэл совлогч байсны хүчинд наагур цаагуур явж байж халтрын гэрчилгээг авч өгсөн бөгөөд ээж гэдэг дээр өөрийгөө аав гэдэг дээр дэрмийг бичүүлсэн байв. Энэ маш том тэмдэглэлт үйл явдал болжээ. 11 сарын 23-нд Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны төрсөн өдрөөр мэндэлсэн гайхамшигтай хүүхэдтэй гэж гэрэл доглонгуй хэлээд дэрмийн гараас барьж илч хэсэг зогсох зуур. Чимэнд бушуу нэгэн молж аваад энэ хүүхдийг залуу ээжтэй болгож үз. Эс тэгвэл ухаан мэдрэл орчихвол өөр хүн сайн татаж өгөхгүй чамайг л зовоно гэж инхрээ зөөлнөөр хэлв. Бурхан минь гэж химэн өөрөн ирэхгүй дуу алдсан дэрэм. Миний сэтгэл тийм олон хүнзээ азилдаггүй. Эхнэр минь одоо хүртэл би. Харин чи минь яг л миний 2 дахь орон зайд орж ирээд өөрөө засчихлаа. Яана бэ? Химэн намуухан хэлв. Охиноо харах бүрд том охиндоо шатар зааж байснаа санаж би охиндоо шатар зааж өгдгийм билүү гэж бодож байгаа. Химэн санаандгүй хэлчихв. Гэрлийн уруул дээр нээмсэглэл тодорч юмны цаг хугацаа гэж сони юм а. Би дүнгээр цай дэлгүүрээс энийг аваад гаргаж өгөх гэж байлаа. Химэн жижигхэн хөөрхөн шатар гаргаж ирлээ. Дэрмэнүүд сэргээд явчихв. Морь шадарлаж ордог гэх алдарт үгийг дайрах аргатай нь хослуулан заадаг мэргэжлийн багш билээ. Тийм ээ, морь шадарлаж орно химэн давтан хэлээд шууд шатрыг нээж өрөв. Хуучин цагийн бодвол дэрмийн царай цайрч хотын ганган залуучуудын нэг болжээ. Тэр нэг жижигхэн компани үүсгэн байгуулад 3 жил болоход гэрлийн дэмжлэгтэйгээр тун амжилтаа сайжруулж чадсан байв. Одоо тэр тийм том биш амжилттай яваа компани захирал. Түүний компани програм хангамж боловсруулж зарах бөгөөд гэрэл захиалга олж өгөх ажил хийнэ.
Өсөө толиотел самнаж цав цагаан цамц өмссөн дэрмийг одоо хинж харсан танигдахааргүй өөрчлөгдсөн агаад доор жижүүрийн өрөө нэг өрөө байрандаа амьдрах бус 5 давхарт 3 өрөө байр худалдан авчээ. Охиныхоо хадгаламжинд огт хүрсэнгүй улам мөнгө нэмж хийсээр байлаа. Чухамдаа энэ охин дэрэмд аз авчирсан ивэл гэлтэй. Орчин үеийн хэмэл оюуныг хөгжүүлдэг ажилд мэргэшээд байгаа эдний компани сүүлийн үед робот хийж хэрэглээнд нэвтрүүлэх ажилд шамдах болжээ. Ийм сонинтой. Дэрмийг шатар өрхөд өгсөн болгоныг тоглоом гэж боддог халтар огт гар хүрсэнгүй. Хөөхөн шонтгор хамраа шүнтийлгэж байгаад бяцхан гараараа ганц хоёр хөөг нааш цааш нүүлгэх гэж оролдов. Дэрэм гарыг нь түлхээд энэ бол тоглоом биш. Их спорт бас оюуны том сорил болдог зүйл шатар гэдэг химээхэд тун нэхур харж байснаа гинэт шатрыг аваад доош харуулчихв. Соронцтой тул хөлгөөсөө салж унсангууд эргүүлж хараад их гайхжээ. Дэрэм чи яг л ийм хичнээн доошоо харуулсан ч саранлагдсан мэт унахгүй бууж өгөхгүй тогтох хэрэгтэй гээд охиноо өнсөв. Ингээд аав охин хоёр шатрын хичээл эхэлжээ. 2 өдөр заалгаад алдаа мадаггүй сурсан охин авиаслаг болох нь илт. Тэр яг л урд дөрөлдөө нэгэн гарамга шатарчин байсан мэт пионер мадыг тун сайн хийж байлаа. Дэрэм багшил болохоос биш тийм ч сайн тоглодоггүй аж. Үргэлжил тоглоё гэж аав ээжигээ зүгээр суулгадаггүй охин юм бол цахимаар шатардаа сууж байдаг болжээ. Охины ур чадвар гайхалтай өсөж байв. Тийм нэг өдөр аав охин хоёр байрны доорх кофе шопт сууж байлаа. Тэр хоёр том сайхан хүлэгтэй болжээ. Хэн нэгэн хүн захиалга өгчхөөд тэр хоёрын архан талд ирж суув. Дэрэм шатар тоглож буй охиныхоо тоглолтыг харж хаад их л чангаар морь шатарлаж ордог гэж хичнээн хэлэх юм бэ хэмээв. Юу гэнэ морь шатарлаж ордог гэвүү хэмээн сортос хийлээ. Нэг л их тандагч юм шиг дүлгөөхөн царай ганган цагаан хослол өмсөж үнэтэй брендийн зангиа зүүсэн эрхэмсэг нэгэн охинтойгоо их л дотноор харьцаж энэ тэрийг заах агаад цааш харж суусан охин нь цахимаар шатар тоглоод ухаан алга. Охин хожигдож яваач цагааны тал болох нөгөө айлыг цагаар унгаах гэж оролдоно. Ямар хүнтэй тоглож байгаа юм бол ийм жаахан охин шатар мэдтгэл юм байх та гэж бодоод өхөөрцсөн маягтай халт хажуу тийшээ болж оноог нь хараад пүүх гэж дуалдав. Нөгөөх нь 1915 оноотой хүн байлаа. Ийм оноотой хүн бараг дэд мастрын хэмжээнд тоглодог ажгүй. Хамаагүй цагаансандаа санаа зовсон бүсгүй захиалгын хонхон дуурахад шулуухан босоод яваад өглөө. Ширээн дээр байсан хонхон тар гэж дуугарахад л сая охиноосоо хараа салгасан дэрэм дээш харахад их л танил царай үзэгдээд босоод явчихлаа. Хаана харлаа да гэж бодох цуур камерын бичлэг нүүрэн дээр нь унаад ирэх шиг болж тэр охин байх нэ гэж сэргэлэн ондоо тунгаав. Энэ хүүхэн арай болхоо биш үз. Бетон бариад гүгөөдсэн мэдтээ. Тэгэхээр миний охины ээж нь байх нь гэж бодогдоход өндгөө харамлах шувуу мэт биеэ хураан амаа хамглаа. Кофегаа авсан эмэгтэй буцаж ирээд ширээ дээрээ суунгаа. Ирхмээ таны охин чинь хэдэн настай вэ гэхэд таньчихвээ гэсэн айтай дэрэм хар нүдний шилээ зүүчгсэн тул өөдөөс нь ихэд баатарлагаар харж 3 нас 5 сартай гэж яагаад ч юм их тодорхой хариулжээ. Араас нь эмэгтэй хүн ярихаар охин эргэж хараад таг гулэрчв. Өөдөөс нь яг өөршгөн царайтай нэгэн мэлмэртэл хараад инээмсэглэж байлаа. Үргэлж толон царайгаа харж гайхдаг охин өөрийнх нь томруулсан хувилбарыг харсандаа бантсан уу яасан нүүрэн жаахан улаажгаад аав руугаа эргэж харлаа. Миний охин шатар тоглож байхдаа яах ёстой вүлээ? Аянга бууж тэнгэр нэргэж байсан ч зөвхөн хөлөгтөө анхаарлаа хандуулдаг үсттэй. Гэхэд охин өөдөөс нь хараад хожчихсон аваа гэж хариулаад инээмсэглэжээ. Тэр эсрэг тоглогчоо цагаар унагчхаад инхүү эргэж харсан аж. Аянга бууж тэнгэр нэргэж юу лээ эн чин санаандгүй гэхэд ингэж давцна гэж байх уу?
Миний муу аригчин автаа яасан ч адилхан дуу хоолойтой, адилхан ч гэмээр үг хэргэлдэг хүн бтэ. Имийг аж мэдхөв нэрийг нь асууж үздэг юм билүү? Сүүлийн 3 жил энэ тентхийн аригчдыг зөндөө л очиж харж, хогтгож байгаа хүмүүсийн бүртгэлийг авлаа. Нэг тийм хүн байсан, гинэтэл алга болсон. Тэгэж алга болохоор өвөл хаа нэгтээ хөлдөөд өгчихсэн байдаг юм. Биднийг үргэлжил өвхөл дагаж явдаг шүү дээ гэх үгийг аригчид хогтгогч нараас сонсоод машид гашуудаж хайхаа болжээ. Сэтгэл зүрхэндээ л аавыгаа дурсаж байсан ажгүй. Бүсгүй айрхан босож тэр хоёрын хажууд ирээд сайн байна уу та? Таны охин чинь үнэхээр авиаслаг юм аа. Аав минь надад бас яг тань шиг ингэж хатар заадаг байсан. Би нилээд том болж бай сурсан л да. Тэр үе 5 настай байсан байх. Харин таны охин 3 юм шиг харагдсан нь би онож боджээ. Таны алдрыг хэн гэдэг вэ? Танаар их бахархаж байна би. Гээд турхан цагаан гараа өргөв. 3 жилийн өмнө болхоо хүүхдээ гаргаж гудамжинд харахгүй шөнөөр хог руу дөхүүлж хаяжгаад явснаас хойш ухаан санаад энэ духтай хагас жил болжээ. Момо хичнээн шүн сааж, хичнээн шин дүр норгож унтсан бөөмөд. Тийм нэг харанхуй өдрүүдийн нэгд болд нэг л өдөр хурч ирээд хонгор минь чиний амлсан ёсоор би жил өнгөрөхөд ирлээ. Одоо надтай эргэн үерхэж болно үсттэй хэмээн шалжээ. Гэвч болохгүй сэтгэлийн шархан анаагүй тул дахиад жилийн дараа ир ингэж эрсгэн хэлээд салсан аж. Гадаадаас вайбраар байн харцах тэрээр би 2 жилийн дараа очиж Монголд бүр амьдрахаар боллоо. Тэр үед би чамтайгаа урдын харцаагаа сэргээмээр байна. Чи нөхөртөө болсон ч байж болно. Надад зөвхөн хэрэгцээл би. Түүнийг мэл хангаад өгчих. Өөр юм шаардахгүй. Гих зэргээр олон юм ярих болжээ. Түүнд сургуулаа төгсөхөд нэг л жил үлдсэн байв. Тэрний дараа энэ хүнийг ирвэл зөрөөд гадаад явчихыг гэх бодол агуулсан тул хонгор минь ирнэ гэсэн цагтаа ирээ. Би чамд маш их баярлаж явдаг. Амьдралын минь нүдийг нээж өгсөн ачтай нэгэн билээ гэж үнэн сэтгэлийн чимшиг, тоглоомоор чимшиг сонин урдаас нь бичнэ. Ингэж зуралцаар нэг өглөө цахилгаан шат зогсчихсон байв. Болохоо шатаар уруудаж явтал замд нэгэн эмэгтэй шатан дээр суугаад цөхрхрэн уйлж байв. Та яасан бэ? Хамтдаа гарч агаар амьсгалах уу? Би хажуугийн дэлгүүр орох гэж байна гэчээ. Хэмээн гараас нь зөөлөн татлаа. Харан хувьтар байсан тул гар утасны гэрлээ тусгаж хөөхөн эмэгтэйг дагуулan явсаар гадаа гарахад нар ээж зуны сайхан улирал ирсний гэлтгэн элчээрээ дулаацуулан угтаж авлаа. Өчигдөрхөн шуурхтай муухай яасан. Өнөөдөр өчигдөр шуурч байгаагүй мэт гой тогтуу намуухан болжээ. Гэж ярангаа дагуулж гарч ирсэн эмэгтэйгээ харчаад ээж гэж дуу алдлаа. 10 дугаар хэсэг. Охинтойгоо ингэж тааран чинийг санаагүй ээж эхлээд маш их гайхлаа. Охин нь өсөж том болоод сайхан хүүхэн болжээ. Өндөр гойлог сайхан биеийнхаа нарийнхан бэлхүүстэй энэ хүүхний нүдийг нь хараагүй бол танигдахааргүй гэж хэлж болохоор аавыгаа өвчсөн юм шиг хууж төрсөн болохоор тэртээ он жилүүдийн өмнө түүний тэрл нүдэнд ухаан алдатлаа татагдж байснаа саналаа. Дараа нь өөрийн болгож авчхаад амьдралд ямар ч тус нэмэргүй шал хэрэггүй нүд байсан байна гэж бодож илүү ихийг хүсэж байснаа ч бодов. Гэтэл тэр нь гинэн цагаахан чимшиг, тачаангуй чимшиг нүдийг нь охин нь өвчөж төрсөнд өргөлж уур нь хүрдэг байснаа нууц чадалгүй, салсныхаа дараа утга учиргүй ад удаж загнадаг байснаа ч бодов. Хаа очиж охин нь их төвчжээ. Гэвч нэг л өдөр гэрээсээ юу ч авалгүй хамаатныхаа айл руу зүхтаад явчихсан аж. Эхлээд хамаатных нь хүн утастаад охин ч нэрчгсэн байна, буцаах юм уу гэхэд нь наа чин хэсэг байж байг. Тэгэж байгаад өөрөө ирнэ биз гэсэн ажээ. Ингээд охин ирэхгүй болохоор авахаар очсон яваагүй гэдгийг дээр бид уншсан билээ. Ийм түүхтэй ээж охин хоёр таарахад ээж нь ямар их гэм хийж байснаа гинэт ойлгож асгартай л уйлав. Тэр ядарч нүдэн цанхигоод турж ицсэн байлаа. Орсгооч гэмээр шүдэн сонин анцэн шар туяа татсан харагдах нь цаанаа нэг дотор хүнийг санагдуулам. Удаан хугацаанд ээжигээ хараагүй охины зүрх бүлэглэн нулимсан сад тавьж
Ээжээ гэж тэврэн авлаа. Охиныхоо энгийн чинээ санаагүй эхийн сэтгэлд хур бууж, улам чангаар эхэр татуулан аав их чинь явснаас хойш би нэг л биш болсон. Чамааг явахад бүхнээ алдсан мэт болсон. Гэвч хөл гарыг минь нэг л сонин юм турш чаад хөдөлгөхгүй. Бүр хоёр дүүчин хүртэл хамаадныдаа өсгөж байгаа. Ээж нь архинд ороод 3 жилийн өмнө тэр нэг өдөр гэнэтэл уумааргүй санагдаад эхэлсэн гэж шууд л үннээ хэлв. Тэр ээжийн үүлийн үрээг охин нь охиноороо аавда бэлэг барьснаар энэ бүх зүйл ингэж сайрсныг бурхан л мэдэх байх гэж хэн нэгэн хажуунаас нь шимнэг шиг ер бусын нам гүм хэсэгхэн зуур өрнөлөө. Миний үр яаж шуухан амьдарч байна да? Ээж нь саяхан 2 хүүхдээ авах гээд очсон ч өөрийн орон байр бэлдэж байгаад бид чам шиг аригчинд хөөхөнд итгэхгүй гээд ах минь өгч явуулсангүй гэж уйлагнав. Балхуу ээжигээ тэрвэрч "Эвээ ээж минь, та надтай амьдр. Би энд байртай" гэж их л хэвлүүхэн хэлв. Ингэж хорвоогийн бүх зүйл өрнөлөө. Энэ үед аав охин хоёр анхны тэмцээн болох цодгор хүүгийн аврах шалгаруулах тэмцээнд орж байлаа. Өөрөөс нь 2 насаар эгч 5 насны ангилал тоглож байгаа тул энэ удаа юм харалтгүй гэж дэрэм бодсон ч охиныхоо сэргэлэн ойхоонд бас ч гэж найдвар тавиастай. Охин нь хэдийгээр үе сөрхий хурц тоглодогч гэсэн жаахан хөвгтөл юм болохоор зарим нэг юм мартаж санах нь огт арилахгүй нь ийхүү санааг нь зовоосон хэрэг. Дэрмийн сэтгэлд яагаад ч юм ойр нэг л сайхан зүйл тохиолдох юм шиг сонин содон санагдаад гэгэлзээд байх болсон аж. Эхний өрөг, 2 дахь өрөг гээд нийт 7 өрөг тоглохоос дасралтгүй 5 хожиж яваад 6 дахь өрөг дээрээ ямар ч хэрэгцээгүй нүүдэл хийгээд хожигдчихв. Сүүлийн өрөг орохт нь дэрэм сэтгэлээ төвлөрүүл хэрэггүй зүйлд битгий сатаар гэж хэлж оруулав. Халтар оронгуудаа хэдхэн нүүдэл хийчгээд нөгөө хүүхэд удаад байхаар нь хүлээж байх зуур ядарсандаа болоод ширээд ирлээд унтаад өгсөн байв. Үүнийг шүүгч харсан ч гэлээ тэмцээний дүрм ёсоор юу ч хэлж чадсангүй нужигтал хүрхрэн унтсаар цаг нь дуусаж хожигдол авчээ. Охиноо гарч ирэхэд хожсон байх гэж догдолсон дэрэм яасан бэ гэхэд нойрмоо нүдтэй халтар орвгор нь аргагүй хажигдсан гиснээс өөр юм хэлсэнгүй. Дэрмийн тарих дундуур манаар зохиод авах шиг болж яагаад вэ охин минь чи чинь супер тоглогч биш үлээ хэмээн дуултлаа. Жаахан охин юу хэлээд байгааг ч ойлгосонгүй аавынхаа гар дээр унаад унтаад өгөв. Тэр дэндүү жаахан аж. Үүнээс хойш халтар нэг л юм сайн ойлгов. Хүн хичнээн авьяастай мундаг байсан ч нойр дутуу бол үргэлжил дутуу тоглодог юм байна да. Энэ тархийг сайн амрааж чадвал илүү амжилтанд хүрэх нь тодорхой. Миний ч буруу боллоо гэд юутааш тэмцээний дүн харахаар шийдлээ. Халтар 3 дугаар байранд орж хүрэл медаль зүүлээ. Өөрөөс нь 2 насаар эгч хүүхдүүдтэй тайзан дээр гарч зогсоход хажууд нь мараг манцуутай маамар шиг харагдах халтрыг хүн болгон өхөөрдөж энэ яасан хөөхөн хүүхэд вэ? Хэдэн настай юм? Мөөгнөөсөө гарсноо бараг гэх нь холгүй болцоожээ. Анхны медалаа авсан аав охин хоёр маш баяртай гэрлийг дуудаад зайсангийн доор байрлах нэгэн ресторанд тухалахаар шийдэв. Энэ үед Балхуу ээжигээ дагуулад яг тэр ресторанд хоол идэж байлаа. Эдний хоол үнэтэй биш ч тэр хавийн тансаг зэрэглэлийн газруудаас хамаагүй амт чанартай орцогтой ажгүй. Хэдийгээр чимгээ харихуухаа болоод 3 жил болсон ч унган зан нь хайчхав. Охин руугаа харж байснаа. Чи чинь бие үнэлдэг болчихоо юу да? Хаанаасаа ийм тансаг газарт амьдарч хаанаасаа ийм их мөнгөтэй болсон юм? Аавтайгаа адилхан шалиг завхаа болох гээд байгаа мó? Ингэж эрсгэн хэлээд нэг л сонирн болоод явчихв. Балхууг нь царай цайж ухааран ээжээ юу сони юм ярд юм бэ? Эргэн тойронд баахан хүмүүс байхад ядаж аяархан ярьж болдгоо мó? Гэж аяархан шивнээд том нулимс унгаав. Ээж нь эргэлдсэн байртай буцаж суугаад тэгвэл ээжтэй үннээ хэлж ээж нь олон жилийн өмнөөс шийдсэн. Энэ удмын хараал гэмээр сал цариндаг юм хүүхдүүдтэй халтаахгүй гэж
Чиний араас төдийл хөөцөлдөөгүй. Бас хоёр дүүгчин ч гэсэн өөрөөсөө холдгсон. Энэ бөгөөд эцэстээ би хар амиа болцсондоо биш. Та нарын л төлөө юм. Би өөр төлөөсөө төлөх гэж бор дарсанд хүртэл орж би цовлгоо зовоолоо. Гэвч үнэнд гүйцэгдэж нэг л өдөр огтуумааргүй санагдаад явчихдаг юм байна. Ингэж санагдсан учраас миний үйл лайланчиг багш гэсэн нэмгэрсэн болов гэж бодож байсан. Гэтэл чи махан бие үнэлээд улам шавар шавхаагт үр удмаа хутгах гэж байгаа юм биш үз? Тийм бол ээж нь ахаад архиа ууж та нарын өмнөөс лайланчигч нь үүрий хэмээн хоолоогоо чөчрүүлэн байж түрүүчийнхээс аяархан хэлв. Үгүй дээ ээжээ. Яг үннийг танд хэлье хэмээн урдаас нь тонгоох үед хаалга онгойн цэвцэнхээр хослол өмсөж үсээ толиотол самнаж гутал нь гялалцсан дэрэм хар нүдний шил зүүчгсэн охиноо гараасаа хөтөлсөөр орж ирээд тэр хоёрын хажуухан суучхав. Хэтэрхий хямарсан байдлаас болоод хэн ирээд суусныг болохгүй анзаарсангүй. Гагцхүү ааваа би банти идэв шүү гэх цаваа дуугаар нэг л танил аялгау сонсогдож хажуу талын ширээ рүү анзаарвал түрүүчийн залуу охинтойгоо хоол идэхээр тухлан суужээ. Тунч удсангүй араас нь өөр нэг хүүхэн товор алхасаар ирээд халтрыг татаж үнсээд за охиндоо баяр хүргэе. Хүн төрлөختний хамгийн анхны зэвсэг хүрлээс үүдэлтэй юм шүү дээ. Тэгэхээр чи их хол явхантай охин минь гэж хэлээд дэрэмлүүн нүдээ ирмлээ. Халтар ээжийнхээ өвөр дээр суугаад гараа мөм рүү явуулж ээжээ жаахан барьж идэх үү гэж нялуурав. Хүүхэн ч том сайхан мөмөө гаргаж олон хүмүүсээс ижиж зовсон шинжгүй халтрын аманд хийгээд ийм мандаг охинд дуртай эмээг нь тултал өгнө штэ. Алив хөх миний охин гэжээ. Охиноо хөхүүлж байхад юундаа ч ичих билээ. Охин шавшав хийж өгүүлснээ шүүгүй байна гэж шулганлаа. Энэ гэр бүлийн аз жаргалыг хэмжүүл хэдэн шуудай алтаарч үнлэмгүй мэд. Тэр том хөхийг харсан чимгээ хажууд нь суусан хар нүдний шилтэй залууг анзаарсангүй харин дотроо нэгийг боджээ. Уг нь чимгээ том биш хөөхөн алиман хөхтэй билээ. Сэргэр бас толгой нь эгдүү гжиг хүргэм. Хөхнийхөө толгойд маш их сэрэлтэй ийм нэгэн онгон дагшин амтан байв. Дэрэмтэй суугаад анхны хүүхэд гаргаад 3 сартай байхад түүнийг нэг найз охин нь хөдөө аймгаас тэднийд иржээ. Багхан шиг нэг өрөө байранд амьдрах тэднийд найз охин нь хонхоор болов. Дэрэм урд өмнө байгаагүй жигтэйхэн сайхан ааштай нааш цааш хөдлөн хоолунд хийгээд эхлэхээр эхлээд чимгээ баярлаж байсан ч хөдлөختөө жаахан залхуу нөхрөө чухам яагаад ингэснийг тэрхэн зуур гинэт эргцүүлэн боджээ. Чимгээгийн найз намхавтар бас жаахан махлагдав. Түүнээсээ болоод ч юм уу хөхөн сүвтэй үнэ шиг л их л томын мурдан түн хийж ингэрээ зад татах нь гэж байгаа мó гэлтэй төржээ. Дэрэм эхлээд найз нэрнэ гэдгийг сонсоод дургуутсан ч орж ирэхэд нь год усарч босоод мэдлэнгээ тэр хоёрт үйлчлээд эхэлжээ. Чухам юу түүнийг ингэтэл хөдөлгөв гэж бодсон чимгээ анхны зочин найз маань нэрж байхад санаанд зовсон биз. Ямар гоё ингэж өсөөлөгч нь гэж дотроо зэрэс бодсон ч аажимдаа хэрэг нэг л биш болсныг анзаарсан нь энэ.